Орон төргийн үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн даваа гарагийн цаашин дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бид бүхэн нүүдэл шийдэл нэвтрүүлгийнхаа нэрийг 170 мянга гэж нэрлсэн байгаа. За өнөөдөр бид Монгол улсын 170 мянган иргэнд хамааралтай нэгэн чухал сэдвийг ярилцахаар бэлдээд байна. Бид оюутан залуусын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал за хэрхэн сайжруулах талаар хэлцүүлэг бэлтгэхээр студидтэй 6 зочноо урьж авчираад байна. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө яагаад энэ сэдвийг энэ 7 хоногт онцлог болсон талаар сурвалжлага үзээд хэлцүүлэгдээ орцгоё. Манай улсын ирээдүйн ажиллах хүчийг бүрдүүлэгч гол хэсэг бол одоогийн оюутан залуус. Тодорхойлбол 15-аас 24 насны залуус эрүүл хүн амын бүлэгт орж байгаа юм. Гэтэл энэ бүлгийн гол төлөөлөл болсон оюутнуудын хувьд өнөөдөр эрүүл хүн, эрүүл оюутан байх нь чухал асуудал болоод байна. Хүний эрүүл амьдрах гол нөхцөл бол хооллолт. Гэтэл 2015 оны судалгаагаар оюутнуудын дунд ходоод дотор эрхтний өвчлөл их гарсан байгаа юм. Тэгвэл оюутнууд өдөрт хэрхэн хооллож байна вэ? Яг нь төдийлөн бол өдөр бол тогтмол болгон тэрэнд хоолнд ороод байна гэж байхгүй шүү дээ. Үйдэн үнчээ тий. Тэгэл тухайн үедээ мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу тэрнээс аргалзаар л тэгээ шилтгалж яллаа шүү дээ. Тэгээ хүссэн хоол идэж чаддаг. Иднэ. Хангалттай. Өөрийнхөө юмсны гэрээсээ тэгээ мөнгө төгрөгөө явуулна тэр мөрөөгөө тэгэл. Хоол хүнсний хувьд бол за нэг өрөөнийхөө хүмүүсээрээ нийлээд өдөртөө хоороо нэг 2 хоол идэх. Хичээлдээ учраас ихэнхдээ жоохон ороол хоол идэх юм да. За орон мөг мантун бууз хуушур бууз. Тэгээд гайгүй хоол авахаараа ер нь нэг өндөгтэй ураг соустай будаа нэг тэмхүүл хоолой шүү дээ. Үний үед ямар байдаг? Үний 4000 гэж байгаа. Тэгээ ширхгийн хоолнууд дандаа 600. Оромгийн 700. Нэг оюутан дунджаар хэдэн төгрөгийн хоол авах? 1500 манай соустай будааг авахд чинь цайтайгаа 1800 болдгоо. 2015 оны хүн амын үзүүлэлтээр 15-аас 24 насны залуусын 43.4% нь бэлгийн замын халдварт өвчнөр өвчлснөөс 63%-ийг нь эмэгтэйчүүд эзлэж байна. Үүнээс гадна 5 ихтэй сургуулийн 4831 оюутнуудын дунд хийсэн үзлэгээр 1% нь хеликобактертэй гэж гарсан байгаа юм. Энэ нь ирээдүйд ажиллах гол хүч болж байгаа залуус бэлгийн замын халдварт өвчин, ходоодны хавдар, хоол боловсруулах эрхтний архаг өвчлөлөөс эхлэн хавдраар өвчлөх эрсдэлтэй байгаа гэдгийг харуулж байна. Харин мэрэгчлэтнүүдийн зүгээс оюутнуудын өвчлөх гол шалтгаан нь эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл мөн. Энэ төрлийн үйлчилгээг хаанаас хэрхэн авах талаарх мэдээлэл хомс байгаагаас ийм байдалд хүрч байна гэж тайлбарлаж байна. Одоо 4 жилийн өмнө л тэ оюутнууд дандаа хуушуур эцээрээ тодоод муудаг гэл ингээл дандаа яригддаг байхгүй. Тэгэхээр энэ удаагийнх тэр оюутнуудаас өөртөөс нь тийм санаачлах гарч байгаа нэг чухал байна л да. Одоо 500 гаруй оюутнууд ярилцаад тулгамж байгаа асуудлууд тийм ээ. Энэ асуудыг шийдэх гарцсан юу вэ? Одоо гарцсан юу вэ? Эднээс бидний энийг яхад бид нар юу хийж болох вэ гэд энэ асуудлууд гарч иж байгаа нь бол их чухал. Ягаад гэх юм бол эднээс өөрсдийнх нь тухайд ярьж байгаа юм чи оюутнуудын оролцоонд маш чухал байх хэвээр. Харин оюутнуудын гаргасан энэ сайхан санаачлагыг бид нэр ажил хэрэг болох тал дээр холбох салбарын яамдууд тийм ээ одоо тэгээд тусламж үйлчлэгээнийх нь газрууд одоо энэ тал дээр одоо нэлээ их одоо өргөтгсөн хилцүүлэг хийгээд энийг одоо чухал ажил болох тал дээр одоо ажил их чухал байхаа гэж бодож байна. Сүүлийн үед бол эрүүл мэндийн босрол болгох хичээлийн цаг хасагсантай холбоотойгоор тайлбарлах боломжтой. Урд нь бол одоо 7 хоногт 2-3 цаг ч гэдэм үү яг тодорхой мэргэжлийн эмчнэр багш нар заадаг байсан бол одоо бол цогц хичээлгээд биеийн тамирын ч юм уу эсвэл өөр орлон гүйцэтгэх юм багш нар зааж байгаа. Тэрийгээр бол одоо хүүхдүүд хичээл зааж хахад ямар нэгэн мэдлэг олох боломжгүй. Энэ жил улсын хэмжээнд 180 гаруй ихтэй сургууль коллежид 200 гаруй мянган оюутан суралцж байна. Эдгээр оюутнуудын хувьд тэр бүр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй талаар тэтгэлж байгаамаа. Нэг оюутанд үйлчлэх эмнэлэг байдаг шүү дээ. Тэрэнд нэг хаяа үзүүлэл. Тэр өөрч одоо нэг эмнэлэг орох шаардлага. Тэгээд ерөнхийдөө бол өөр эмнэлэг дүүрэг мөргийн одоо энэ халдварт малдвартаар очиход бол оюутан гэхэд бол бас жоохон өндөрлөлтэй. Энэ харааных биш учраас бас тийм өндөрлөл байдаг шүү дээ.
Ер нь бол тэгэл чаддгүй шүү дээ. Тэгээд хөдөө орон нутгийн утга гэл. Тэгэл нөгөө юу гэл орон нутгийн төлөв авахгүй л үздэг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө оюутны байранд тэгээд нөгөө оюутны байранд нөгөө нэмж байдаг л гэсэн. Тэгээд өчигдөр үзүүлэх гээд орсон ч байхгүй лээ. 7 сараас хойш ирээгүй гэсэн. Хүн амын хамгийн эрүүл хэсгийг бүрдүүлэгч оюутан залуусын хувьд ийхүү хамгийн ноцтой гэж хэлж болох өвчлөлт өртөөд байгаа нь ирээдүйн Монгол улсад эрсдлийг бий болгож байгаа юм. Эдгээр өвчлөлүүд нь зөвхөн 2015 онд гараагүй юм. Сүүлийн хэдэн жилийн турш оюутнуудын дундах энэхүү өвчлөл их байна гэдэг тоо гарсаар ирсэн. Цаашид бид ирээдүйгээ аварч эрүүлжүүлэх үү, өвчлөлд үлдээх үү гэдэг асуулт бидний өмнө тулгараад байна. За оюутнуудын эрүүл мэндийн талаар богино хэмжээний сурвалжлага бид бүхэн үзлээ оюутнуудынхаа сан сэтгэлдлийг бас бод байдал ямар байгаа вэ гэдгийг сонслоо. Тэгэхээр энэ асуудлаар гарч шийдэл хайрны ярилцахаар өнөөрөө хүрэлцэн ирсэн зочдод танилцуулъя. Миний баруун гар талаас нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Цогтбаатар хүрэлцэн ирсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, соёлын спортын яамны дээд боловсролын хэлтсийн мэрэгчлэн Батнамх хүрэлцэн ирсэн байна. Монголын их дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Хэрүүга захирал хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талаас гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Алтан сүх ирсэн байна. Эрүүл мэндийн яамны өсвөр үе залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэрэгчлэн Болор Чимэг. За Монголын оюутны холбооны олон нийтэд харилцах хэлтсийн дарга Аз Жаргал нар хүрэлцэн ирсэн байна. За бид уламжлал ёсоор Баасан гарагаас эхлэн санд суулга үндэсний боортлогоо цэгмэнтэй хамтран явуулсан байгаа. За оюутан та эрүүл мэндэд анхаарч чаддаг уу гэсэн асуултанд за хамгийн их нь буюу 56% нь санхүүгийн боломжоос шалтгаалдаг гэж хариулсан байна. За анхаарах нөхцөл бүрдээгүй гэж дараагийнх нь буюу 32% хариулсан бол за анхаарч чаддаг гэж дөнгөж 10% санал суулгаад оролцогчдод хариулсан байна. За бусад гэдэг санал дээр 2% санал ирсэн байна. Тэгэхээр санхүүгийн боломжоос шалтгаалдаг гэдэг хариулт бас сая эхний сурвалжлаган дээр гарч ирж байсан. Эхний оюутан бол бас хариулж байна. Дандаа өдрийн хоол идээд байж чаддгүй гэдэг. Тэгэхээр оюутнуудын эрүүл мэндийн талаар бол янз бүрийн мэдээлэл байна. Халдварт өвчний статистик. Ер нь бол Монгол улс бол маш олон тооны оюутантай хүн амын маань 5-аас 6% нь бол одоогийн байдлаар дээд боловсрол эзэмшиж байна гэдэг бол их өндөр тоонд ордог. 70 мянга гэдээ ярихаар хэвлэл мэдээлэлээр халуун сэдв болдог боловч яг эдгээр залуучуудын эрүүл мэндийг бол ярьсан хүндсэн сэдв их бага байдсан байна. Судалгаа хийж Google дээр хайгаад үзэхэд л ер нь бол оюутны эрүүл мэндийн талаар гарсан зөвлөгөө мэдээлэл захин сэтгүүл зүйн ертөнцид маш бага байна л та. Тэгэхээр хамгийн ихний асуултаа би Цогтбаатар захирлаас асууя. Эрүүл мэнд оюутнууд дунд сургуулаа төгсөх үедээ эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэлтэй ингээ бие даагаад их сургуульд орж ирэх ёстой байт юм уу? Ихтэй сургуулиуд дээр энэ мэдлэгийг илүү нарийн одоо эхний жилүүдэд олгох тийм шаардлага үүсэж байна уу? Тэрэн дээр та ямар байр суурьтай байт юм бол нийгмийн эрүүл мэнд талаас. За энэ эхний асуулт ерөнхий бөгөөд суур асуулт учраас өөрийнхөө бодлыг хуваалцъя. Ер нь бол бид нэр оюутан насанд ирээд одоо ихтэй сургууль эсэж байгаа улсуудтай бол нарийн мэрэгжлийн хичээл тийм ээ. Эхний дааш бүр эхний 2 жил нь бол одоо ерөнхий эрдэнэ бас үргэлжлүүлж ордог шүү дээ тийм. Ингээд заагаад одоо яг мэрэгжилтэн болох энэ чиглэл рүү боловсрлоо ингэж чиглүүлдэг. Зөвхөн Монголч биш дэлхийд дахин тийм ээ. Дунд сургуулийн хувьд бол ерөөсөө эрүүл иргэн одоо тэр тухайн хүүхдийн бие махбод сэтгэл зүйн онцлогтой холбоотойгоор одоо сайхан тоглоулаад эрүүл орчинд өсгөж нийгмийн бас тодорхой хэмжээний одоо дадал чадруудыг эзэмшүүлэх чиглэлээр эрүүл хүнээ эхлээд бэлддэг байж байгаа. Тэр утгаараа одоо түрүүний сурвалжлаганд бас гарч ийн эрүүл мэндийн боловсролын хичээл бол илүүтэйгээр дунд сургуулийн боловсролын хичээлийн хөтөлбөртөөр одоо яригдж байгаа. Гэхдээ одоо их сургуульд ороод ирж байгаа манай сурагч маань тодорхой хэмжээгээр одоо амьдралын наазахын өөрийнхөө эрүүл мэндийг үн цэнийг мэддэг, яаж хамгаалах гэдэг ийм зайлшгүй одоо мэдлэг дадлуудаа бас тодорхой хэмжээгээр сурсан байх хэвээр. Одоо бас шүүмжлэлтэй хандах гэдэг юм л да. Манай ихтэй сургууль коллежид орж байгаа залуучууд аав ээжийнхээ гар дээрээс гарахдаа бас бэлэн биш гарч ирээд тэгээ сургуульд ороод хэдэн мянгуулаа божигнаад хажуугаар нөгөө одоо хийх ёстой хичээл номынхоо энэ стресс юмд нь ороод ингээд их олон юмд зэрэг ороод жоохон самгардаад байгаа. Тэгээд одоо оюутны эрүүл мэнд гэдэг энэ ухагтуунаар бид нэр яриад асуудал тэндээс үүсээд байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр бүр доороос нь явах ёстой гэдэг дээр би бол самт нэг байна. Ихтэй сургуульд орсон хойноо бол мэдээж одоо энэ хүний бас нас физиологийн онцлогтой холбоотойгоор тодорхой эрүүл мэндийн асуудлууд одоо зүү ёсоор яригдах ёстой. Тэгэхээр би дараа одоо боломж олдвол тодорхой ярив. Нэгдүгürt нөхөн өвчнө эрүүл мэнд бичнэ. Залуу хүмүүс. Хоёрдугаарт нь одоо зөв зохистой хооллолт байна.
тэгээ гэрээсээ гараад явж гин хорц зуршлуудыг хэрэглээ. Би бинээсээ одоо буруу юмд үлгэр дуурайл нэгнийхээ нөлөөнд давтах гэх мэт асуудлуудыг ярьж болж байна. Тэгэхээр оюутан сурагчид бол 4 жилээр 21 аймагаас Улаанбаатар хотод ирж байгаа. Харьцангуй бие дааж амьдрах шаардлага өөрсдөнд нь тулгарч байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрал талаас дунд сургуульд ер нь хүүхэн өөрийнхөө зөв хооллолт бие авч явах тал дээр эрүүл мэндийн хөтөлбөрт ямар шувын за дээд боловсрал руу ороод ирэхээр ер нь боловсролын системд нь орж ирдэм болов за сошиал медиагаар бол одоо маш их шүүмжлэл явдаг. Одоо жишээлбэл хөдөөний оюутнууд хот руу ороод ирлээ гэнэ хотын соёлгүй байна гэдэг шүүмжлэл бол сошиал медиагаар их гардаг. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр энд Монгол хүмүүсийн талаар ярилцж байгаа болохоор нэг үгүй ярил л да. Энэ одоо нэр томьёог бол би анх удаа олон нийтийн хил мэдээллийн хэрэгслээр хэрэглээгүй. Гэхдээ одоо зарим барууны кинонд гардаг оркууд энэ төр гэж хэлэх жишээтэй. За тэрийг нь эргүүлээд за хөдөөнөөс ирсэн хөдөө ирж байгаа хотын хүмүүсийг гэдэг үл вампир гэж нэрлэж байгаа шил. За сүүлдээ энэ бүр ингээд задраад азаа бол айгуу сайн мэдж байгаа. Бид нар бүгд сошиал медиа дээр байгаа болохоор тэр яриагаа илүү энгийн болгоод боловсрал талаасаа эрүүл мэндийн хувь хүний эрүүл мэндийн болон зөв амьдралын хэм маягийг дадлжуулах нь хор зуршлаас эсэргүүцэх нь боловсрал дээд боловсралтоо хэр сууж өгсөн байт юм бол бас яамны мэрэгчлэлтнээ сонирх юм. Оюутнуудын эрүүл мэндийн шинжилгээ үзлэгт хамрагдах, эрүүл мэндийг сайжруулах тий оюутнуудын одоо орчин нөхцөл сургуулийн хувьд одоо тий одоо хоолны газар ч юм уу дотор арны хувьд одоо нөгөө хоол хийх газар хоолоо хийх өрөөндөө хийж гэнүү тусдаа нэг өрөөнд гаргацсан хоол хийж гэнүү гэдэг асуудлууд бол хамгийн чухал асуудлууд байдаг. Энэ асуудлуудыг бид нар Монголын оюутны холбоо болон ихтэй сургуулиудын захирлуудтайгаа бол байнга холбогдож заавар зөвлөмж өгж одоо ингэж бол ажилтдаг байгаа. Тухайлах юм бол энэ жилд бид нар сая шинээр хэлсэж ирсэн оюутнуудтай зориулж зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжөө ихтэй сургуулиудын захирлуудад хөргүүлсэн байгаа. Уг зөвлөмж дээр юу гэхээр түрүүний таны ярьдагчлан тий хөдөөнөөс ирсэн оюутнууд бол соёлгүй байна. Одоо жишээлх юм бол тий наад цах нь одоо бие засах өрөөг, нойлын өрөөг бол зөв зохистой хэрэглэж чадахгүй байна гэдэг асуудал. Хоолоо бас зохицуулж идэж чадахгүй байна. Өглөө хоосон гараад өдөржин явж байгаад арай гэртээ ирж дотор арин дээр ч нэг хоол идтгээ гэдэг энэ бүх асуудлуудыг бол хөндөж өгсөн байгаа. Энийг яаж шийдэх вэ гэхээр бид нар эхний ээлжинд хамгийн дөрөв хийх ёстой юм бол сургалт семинар лекц зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ яамны зүгээс мөн тэрнээс гадна заавал үзэх ёстой хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт байдаг. Заавал үзэх ёстой ерөнхий боловсролын сургууль төгсөөд ирсэн хэдий ч гэсэн ихтэй сургуулиудад заавал үзэх ёстой хичээлийн хөтөлбөрт нь бид нар оруулж өгсөн байдаг. Ёс суртахууны хичээл, түүхийн хичээл те энэ бүгд дээр ер нь бол эрүүл мэндийн асуудлууд тодорхой хэмжээгээр заавал тусгагдаад орцсон явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр ихтэй сургуулиудын захирлуудын консорциумоос хэрүүгөө захирлаас би нэг илүү философик асуулт асуумаар байна л та. Саяхан бас нэг хилцүүлгийн одоо том олон улсын фестивальд очиж байхад нийгмийн эрүүл мэндийн нэг хилцүүлэг болж байсан. Тэндээс бас санаа оноо аваад сонсч байхад таны эрүүл мэндэд энэ таны асуудал юм уу, төрийн асуудал юм уу гэж үндсэн асуулт тавьж ирсэн л та. Тэгэхээр хүүхэн бол өөрийгөө эрүүл авч явах нь бол өөрийнх нь үүрэг. За тэр чадварыг хүн эзэмшиж авч явбал өөрөө урт удаан аз жаргалтай эрүүл амьдрам. Тэгэхээр өвчтөө хүнд бол олон асуудал бий. Өвчтөө хүнд нэг л асуудал бий. За эрүүл хүнд бол олон асуудал бий гэдэг хилцүүгнүүд байдаг шиг ер нь ихтэй сургуулиуд оюутны эрүүл мэндийг энэ бол оюутны асуудал гэж хардаг уу? Энэ бол бас сургуулийн болон боловсролын байгууллагуудын анхаарах ёстой асуудал гэж хардаг юм бол та нарын ер нь ирэмблэх асуудлуудын жагсаалтанд хэр дээгүүр оюутны эрүүл мэнд орж байгаа вэ? Тэгэхээр тэр их сургуулийн оюутнууд ер нь хүний эрүүл мэндийн асуудал бол тэр хөвгний асуудал, түүнээс гадна төрийн асуудал. За ихтэй сургуулийн оюутнуудын эрүүл мэндийн асуудал бол их сургуулиудын хамгийн том асуудлуудын нэг. Тэгэхээр их сургуулиуд маань энэ дэр анхаарлаа нэлээд хандуулж ажиллаж байна. Жишээ нь одоо их сургуулиудын Монголын ихтэй сургуулиудын консорциум, Монголын ихтэй сургуулийн захирлууд нэгдээд хамгийн их оюутан төвлөрсөн оюутны байранд бид нар оюутны эрүүл мэндийн төв гэж байгуулад 2 жил болж байна. Тэгэхээр энэ оюутны эрүүл мэндийн төв нь сургуулийн харьяал харгалзахгүйгээр оюутнуудад үн төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн зөвлөгөөнөөс гадна бас бие даасан сургалт явуулах, тэнд онцлогоо хийх,
эмчлэх, мөн цаашдаа тэнд асуудалтай байгаа эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа оюутнуудыг 3 дугаар зэргийн эмнэлэгт шилжүүлэх гэх мэтлийн асуудлуудыг бид нар анхаарлынхаа төвд байлгаж оюутнуудынхаа эрүүл мэндийн төлөө анхаарч ажиллаж байна. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг асуудлыг бол зөвхөн бид нарын бие эрхтний одоо эрүүл ус согог өвчтөе асуудал биш. Энэ бас сэтгэлгээний хувьд, нийгмийн хувьд одоо эрүүл байх хэвээр. Тийм учраас бид нар энэ зөвхөн одоо эрүүл мэндийн талаас нь биш, хүний хөгжил талтай уялдуулж энд бие даасан сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байгаа. Ер нь бол эрүүл мэндийн байгууллагын мэрэгчлэтнүүдээс асууж байхад нэг 1000-аас 1500 хүний дунд нэг эмч байвал илүү зохистой гэсэн ийм стандарт байт юм билээ. Тэгэхээр бид нар нэг 3000 оюутантай оюутны байранд төвлөрөхөд бол жишээ нь 2 эмч ажиллаж байх ёстой. Хөдөө аж ахуйн сургуулийн хувьд бол манай оюутанд нэг 1300 оюутан их сургуулийн оюутны хотонд амьдарч байна. Тийм учраас одоохондоо бид нар бол нэг 2 өрөөг гаргаад нэг эмч ажиллаж байна. Цаашдаа бол ер нь бие даасан эрүүл мэндийн төвтэй байх талаар илүү одоо сургуулийн бодлого энэ төлөвлөгөөнд суулгаад одоо явж байгаа. Тэгэхээр яг энэ сэдвээр судалгаа хийж байхад одоо Google-ийн хайлтын систем дээр оюутны эрүүл мэндийг хайгаад үзэхэд 2 жилийн өмнө нэгдсэн оюутны эрүүл мэндийн төв дэлхийн эрүүл мэндийн байгууллага анагаахын ухааны их сургуультаа нийлсэн энэ л мэдээ ерөөсөө гарч ирэл өөр бол одоо төрийн болон төрийн ёс байгууллагуудын хийсэн ажил маш бага харагдаж байсан. Энэ сар бол оюутны эрүүл мэндийн сар болго зарласан гэж ойлгосон. Тэгэхээр бас сонирхолтой мэдээллүүдийг өгч байна. Тэгэхээр алтан сүх дараагаас болохоор ингээд статистик мэдээлэл харж байхад бол нөхөр үржихүүн болон бэлгийн замын халдварт өвчнөөр бол залуучууд тэр дунд оюутнууд бүртгэх магадлал нь бол ихсэж байна. За үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 5.1% нь одоо 20-с доош насны, за 70% нь 20-с 34 насныхан байна ч гэдэм үү. Оюутан настаа яг давхцаж харагдаад байна л та. Тэгэхээр нөхөр үржихүүн боловсрал дээр боловсрал дунд сургуулийн боловсралоос хасагдсан гэж бид нэр өмнө нь одоо маш одоо хасагдсан гэдэг нь харьцангуй бага одоо бүрт зай эзэлдэг болсон гэдэг тийм шүүмжлэл өмнөх боловсролоор хийсэн хилцүүлгүүд дээр сонсч байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдал ер нь юу нөлөөлөд байна? Төрөлтөөс нөлөөлж байна. Энэ дээр ер нь танаа газраас оюутны эрүүл мэндэд болон залуучуудын эрүүл мэнд рүү чиглэсэн ямар ажлууд төлөвлөж байна ер нь танууд? Тэгэхээр өнгөрсөн одоо 25-6 жилд Монгол улс яг залуучуудын чиглэсэн тусгайлсан агентлаггүй ажиллаж ирсэн. Тэгээд энэ засгийн газрын бүрэлдэхүүнд хуучин хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг одоо олонний танил агентлагийг гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар гэж одоо тусгайлан агентлаг болгож оруулсан. За тэр утгаараа одоо агентлагийн хийх ажил бол нэг талаас зөвхөн хүүхдийн тухай асуудал байсан бол одоо хүн амын баг бүх хөлгөрөө чиглэх юм зайлшгүй шаардлагатай болчихдог. Тэгэхээр олон концепцүүдийг эргэж ярьж байна л да. Сая одоо таны ярьлаа. Юу гэхээр нийт нэг 15-аас 34 насны залуучууд маань хөдөлмөрийн насны хүмүүсийн бараг 55% эзэлж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн тухай асуудал гэдэг бол өөрөө одоо манай хамгийн чухал асуудал байх ёстой маа гэсэн ийм асуудал. За сая бас та ярьлаа тэр нөхөр үржихүүн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд байгаа. Бид нар нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтраад олон судалгаа авч үзлээ л дээ. Энэ дээр юу гэж ярьж байгаа нөхөр бид бол ганц л зүйлийг бол онцгойлоо авч үзье гэж ярьж байгаа. Энэ юу гэхээр манай оюутнууд ерөнхий улсын сургууль төгсөөд гарч ирэхдээ эцэг их бодоо болоход бүрэн бэлтгэдэггүй байна гэж. Ёс суртахууны хувьд. Өөрөөр хэлбэл сая нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачтай би яриа сууж илээ л да. Юу гэж ярьж байгаа нөхөр одоо оюутан 2 залуугийн дундаас тий төрөлхийн одоо тэмбүү гэдэг өвчтөд хөгтөрсөн байна гэж. Тэгээ би тэрний яг одоо нөгөө одоо анагаах ухааны талынх нэмийг ойлгохгүй. Тэгээ асуусан чинь яаж ч махигаа донд сурахгүй л гэсэн үг ээ л гэж товч хариулж. Тэр хүүхэд. Тэр утгаараа одоо манай одоо залуу үеийнхэн маань эцэг их болоход бэлтгэх ёстой. Ёс суртахууны, соёлын одоо шин шатанд гарах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр манай агентлаг бол залуучуудыг соён гэрүүлэх, тэдэнд одоо зөвлөмж өгөх энэ чиглэлүүд өрхөө ажиллах хэрэгтэй байна л гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр болорчмыг мэрэгжилтэнгээс би бас арай ерөнхий хүрээнд бол одоо залууч оюутнуудын эрүүл мэндийн болон одоо Монголын дараагийн үеийнхээ эрүүл мэндийн асуудлыг ярихаар шууд мөнгө санхүүгийн асуудал руу орчоод байна л да. Мэдээж хэрэг бага орлоготой. За 2 оюутантай нэг өрх 2 оюутан хэрвээ сургуульд явуулж байгаа бол энэ жил чөлөө авъя гэдэг хүсэлт их ирж байна гэж ихтэй сургуулийн удирдлагууд бас хэлж байна. Энэ бол манай улсын одоо нийгэм эдийн засгийн байдалтай шууд холбогдолтой. Тэгэхээр оюутнууд
оюутантай холбогдолтой онгоонууд одоо за бараг л оюутнууд хоол иддэггүй нэг хуушуур аваад хитэн сэрээ энэ төргээд оюутан болон өсөглөнтэй холбогдсон энэ бол амьдралаас гарч ирж байгаа анекдотнууд. Тэгэхээр ийм байгаа үед одоо эдгээр хүмүүсийн одоо зөвхөн хооллолтын ч юм уу оюутнуудаа эрүүл байлгахын тулд одоо эрүүл мэндийн яамнаас ямар чиглэл барьж ажиллах ёстой юм, хоёр яам хамтраад ч юм уу нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй ч юм уу. Яагаад гэвэл өвдөл маань оюутан бол бага орлоготой. За боломжтой айлын хүүхд бол гэрээсээ мөнгөтэй. Сая бид нар сурвалжлагын дээрээс ч гэсэн харлаа. Гэрээсээ сайн мөнгө авж байгаа оюутан нь өдрийн 2 хоолоо идээд байдаг. За сэргэлэн нь хамтдаа оюутны байранда аминдаа арчаатай нь хоолоо хийж иддэг. За яарад хичээлдээ дарагдсан байгаа нөгөө хэд маань бол одоо өдөртөө нэг одоо бэршги ширхгийн хоол хуушураа идээд явж байдаг. Тэгэхээр тэр залуучууд маань одоо энэ цэргийн шаардлага хангаагүй л гэж энэ ерөнхийлөгчийн сорилыг хүчнээ өндөр хувьтай баг одоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд сонсогдохоор тоонууд сонсогдоод байна л да. Тэгэхээр энэ дээр манайх бүр юм үндэсний одоо нэг том бодлого энэ масс руугаа явахгүй бол цаашлаад энэ чинь эрүүл мэндийн дараа нь нийгмийн даатгал маань энэ өвчтөе хүмүүсийн чинь хөгшрөөд ирэхээр нь дийлэхгүй гэдэг аюултай асуудал харагдаад байна л да. Тийм ер нь бол дэлхийн дахинд одоогийн байдлаар бол 122 улс орн бол ерөөсөө залуучуудынхаа оюутан залуучуудынхаа эрүүл мэндийг сайжруулахын тулд ийм үндэсний хөтөлбөр төрийн бодлого гэдэг ийм нэлээд далаацтай юм үйл ажиллагаануудыг бол явуулдаг. Яг одоогийн байдлаар бол Монгол оронд оюутан залуучтай холбоотой төрийн бодлого баримт бичиг байна л да. Гэхдээ тэр нь яг чиглэсэн бол баримт бичиг бол одоогоор бол байхгүй байна. Сая алтан сүх дараа хэлсэнтэй саяхан л манай улс бол ерөөсөө гэр бүл хүүхэд залуучуудын агентлагтай болж байна те. За тэгээ энэ дээр яриад төсөд бол ерөн бид бол нэлээд ерөнхийдөө ярилцсан дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын байгууллагуудын ч гэсэндээ одоо урдны бол нэг 20 жил бол ерөөсөө 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд ерөнхийдөө чиглэж исэн те. Одоо ингээд дараагийн 10 жил 20 жилийн хүрээнд бол ерөөсөө залуучууд руугаа чиглэлий өсвөр үе залуучууд руугаа чиглэе гэсэн ийм болол үндсэндээ бодлогыг бол баримталж байгаа. Энэ хүрээнд ч гэсэндээ Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе залуучуудын эрүүл мэндийг дэмжих ийм үндэсний хөтөлбөр боловсруулахын зүйтэй боловсруулж батлуулахын зүйтэй гэсэн ийм болол үйл ажиллагаа бол орсон байгаа. Энийг бол мэдээж хэрэг эрүүл мэндийн яам боловсруулалтын яамтайгаа бол хамтраад бол хийн. За тэгээд түрүүн хэлжсэнтэй оюутан гэдэг чинь ерөөсөө оюутны өмнөх шат нь угаасаа сурагчдаа тий ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлээ зөв сайн хангалттай хэмжээгээр сурж мэдээд тэр сурагч оюутан болохдоо эрүүл мэндийн эрүүл амьдрах таталтай болох ёстой. Тийм учраас ерөөсөө хамгийн нэн түрүүнд хийх ёстой юм ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг бол дахин сэргээхдээ илүү их цагаар оруулах энэ бол үйл ажиллагааг бас бид нар засгийн газрын мөрөв хөтөлбөрт хийгээд бол хэрэгжүүлэхээр бол ажиллаж байна. За баярлалаа. Тэгэхээр үзэгчд маань та бүхэн ч гэсэн оюутнуудын эрүүл мэндийн талаар санаа зовж явдаг зүйл мөн гарц шийдлүүд байгаа бол сайн жишээнүүд байгаа бол бидэнд нүүд шийдэл хүрүүгээр ирүүлэх боломжтой. Тэгэхээр Монголын оюутны холбооны төлөөл аз жаргал бас хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр оюутны холбоог бол ер нь автобусны билет, за сургалтын төлбөр нэмэх, за оюутны үндэсний тэтгэлэг олохгүй дээрч гэдэг юм уу зүйл дээр их дуурч байгаа харагддаг. Мэдээж хэрэг төрийн мэс байгууллага оюутнуудын гишүүнчлэлтэй. Тэгэхээр яг оюутнуудынхаа эрүүл мэнд дээр холбоо ер нь ямар ажлууд хийж ирв. Одоо байдал одоо энэ эрүүл мэндийн статистикууд ийм болцсон байхад одоо энэ сарын хүрээнд ч гэдэг юм уу ямар ажлууд ихээр төлөвлөж байна. За ер нь 2013 онд анх эрүүл мэндийн яамнаас 9 сарын 1-ээс 10 сарын 1-ийг одоо оюутны эрүүл мэндэд дэмжих сар болгоод ингээд жил бүр уламжлалгаад явъя гэсэн тийм сайдын тушаал гарч ирсэн. Яг тэр энэ сар бол яг 13 14 онгийн 2 жил маш идэвхтэй яг явсан. Яг энэ ажлын хүрээнд болохоор Монголын оюутны холбоо одоо эрүүл мэндийн яам, одоо нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, нийслэл эрүүл мэндийн газартай хамтраад одоо Сүхбаатарын талбай дээр одоо оюутнуудад яг одоо зориулсан эрүүл мэндийн өдөрлөг хийжсэн. Бас энэний хүрээнд одоо тэр түрүүний ярьсан тэр оюутны хотгонд баригдсан 2 эрүүл мэндийн төв, тэр 2 эрүүл мэндийн төвийг одоо олон улсын байгууллагууд, төрийн байгууллагууд нийлж хамтарч одоо байгуулсан. Дараагийн асуудал болохоор энэ оюутны одоо энэ эмнэлэгт үзүүлэхэд одоо энэ хариаллын асуудал маш одоо хэцүү байна. Энэ зүйлийг одоо нэгтгэгдэлтээр бас тухайн үеийн бас одоо тэр яам засгийн газрын одоо ажилтнууд та ингээд одоо хилцээд явж ирсэн. Тэгэхээр энэ одоо чөлөөт болох түрүүн ингээд ярьлаа л да оюутны санхүүгийн байдлаас болж байна. Их сургуульд одоо эрүүл мэнд зөв болготлаар заах хэрэгтэй гэдэг. Энэ болохоор яг
их сургуульд бол одоо оюутны эрүүл мэндийн одоо дадлаг хөвчний талаар заана гэдэг бол одоо миний хөвгний үднэс л энэ бол тийм инээдтэй зүйл юм санагддаг байхгүй. Ихэнх одоо саяны судалгаар харж явбал оюутнууд ихэнхдээ өглөөний цагаа ууж чадахгүйгээс болж одоо тэр түрүүний хэлээд байгаа хотоодны өвчлөл маш их гараад байгаа. Тэгэхээр өглөөний цаг хэн ууж сургах хэрэгтэй юм бэ гэхээр энэ дээр бол яг Монгол ээжүүд одоо голох үүрэг хэмжиг санагддаг байхгүй. Өөрөөр хэлбэл бол яг цэцэрлэгээс нь авахуулаад тэр хүнд тогтмол өглөөний цаг уулгаад хөвшүүлэх юм бол энэ одоо маш зөв зүйлтэй зөвлөх юм байна. Өөрөөр хэлбэл өглөөний цаг хүн ууж чадаагүйгээс болж одоо хичээлээ буруу ойлгох улмаар тэгээ нөгөө хотнуудны үйл ажиллагаанд ордог гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа даа. Тэгэхээр яг оюутны эрүүл мэндийн хэсэгт тэгэхээр яг энэ зүйлийг яг арай урьдчилуулад одоо бүр цэцэрлэгийн наснаас нь анхааруул энэ зөв зүйл юм болов уу гэж. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын хүн амын 8.2% нь буюу одоо 240 гаруй мянган хүн бол 15-аас 19 насныхан байдсан байна. За тэгэхээр энэ жил бас 200 мянган оюутан ер нь сургуульд хэлсэн суралцж байгаа гэдэг тооч байна. Тэгэхээр манад бол бас статистик тоо мэдээлэл их зөрдөг, яаж авснаасаа шалтгаалдаг. За тэгэхээр яг оюутнуудын эрүүл мэндийн асуудлыг сая бид нэр энэ тэндээс нь ингээд ярихад бид сэтгцэн эрүүл мэнд рүү бол орсонгүй. За өмнө нь хилцүүлгүүдэд бол яг сэтгцэн эрүүл мэндийн төвийн мэрэгчлэнүүдтэй за тэгвэл шууд Монгол хүний сэтгц рүү ороод явна баг. Тэгэхээр гарч ирж исэн нэг шүүмжлэл бол яг түрүүн Алтан сүх дарга бол бас хэллээ. Гэр бүл оюутан залуучууд хоорондоо гэр бүл боллоо гэхэд гэр бүл төлөвлөх тийм гэр бүл болоод хүүхэд өсгөөд явах тийм бэлтгэдэг байна гэдгийг судалгаанаас харагдсан гэж хэлж байна. За өмнө нь орж ирж исэн сэтгцэн эрүүл мэндийн төвийнхэн болохоор юу гэж хэлж исэн бэхээр дунд сургууль төгсөөд оюутан болж байгаа залуучууд маань шууд их сургуулийн ийм curriculum буюу хөтөлбөр аваад ачаал дагаад ганцаараа бидаж суралцах тийм хувь хүн төлөвшөөгүй орж ирж байна гэсэн. Тэгэхээр Цогтбаатар даргаас яг нийгмийн эрүүл мэндийн талаас оюутнууд тулгараад байгаа асуудлуудыг харахаар хамгийн одоо гол анхаарах ёстой, ийшээл чиглэж ажиллах ёстой гэж харж байгаа нь зам тээврийн ослолт оюутнууд их өртөж байна уу. Тэр бол дэлхийд даяар байдаг статистикэлтэй залуучууд л ер нь ядуу орны залуучууд нь л машины ослоор ер нь өнгөрөөд байгаа харагддаг юм бэл том тоонуудын бүгдийг багслаад харахаар эсвэл бол энэ тамхи арх гэдэг энэ хорц зуршлуудаар оюутнууд эрүүл мэндийн охирогод байна уу. Сүүсээ язаагийн хэлдэг өглөө цайгаа уухгүй гараад тэгээд явандаа хотод нь шархлаа тэр дотрын шинжилгээнд оюутнууд маань муу гараад байна. Та нар асуудлыг ингээд том зургаар нь харуул алин дээр нь анхаарч ажиллавал илүү үр дүнтэй юм шиг харагдчихна. За ерөнхий зургаараа бол одоо өнөөдөр Монголын 3 сая иргэн бол маш өвчлөмтгий байна гэж хэлэх гээд. Энэ бол одоо ганц субъекттэй холбоотой биш. Иргэнтэй өөртөө холбоотой, оюутантай тодорхой хэмжээгээр бас одоо эрүүл амьдралын энэ дэмжлэгт орчин байна уугүй юу гэдэгтэй холбоотой. Тэгээд цааш нь уг сурвалж нь хөөгөөд явах юм бол бас тодорхой хэмжээгээр эдийн засаг те амьдралын чанартай холбоотой. Гэхдээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн асуултанд байсан энэ санхүүгийн боломжоос шалтгаална гэдэг бол анхдагч хүчин зүйл биш. Тий. Дээрээс нь энэ оюутан гэдэг энэ одоо бүлэг хүмүүсийг тийм ээ юу онцлог болгоод өнөөдөр бид нар оюутны эрүүл мэндийн асуудлыг ингэж жижигтэн авч ярьж гинэ үхэхээр энэ усуудын нэгдүгürt одоо нас физиологийн онцлогтой холбоотой. Хоёрдугаарт нь бөөндөө ингэж тий одоо насны хувьд амьдралын мөчлөгийн хувьд бие биетэйгээ ойрхон нийгмийн одоо идэвхтэй харилцаанд орж ирж байгаа эхлэл зурвас үетэй холбоотой. Өөрсдийнх нь одоо үе тэнгийнхний нөлөөтэй холбоотой. Ерөнхий асуудлуудаараа. Гэхдээ үнэхээр оюутны эрүүл мэндийг бол бид нэр анхаарч таарж байна. Нэгдүгürt нь миний түрүүний хэлсэн хурц эрүүл мэнд бэлгийн замаар дамжих халдвараас одоо өөрийгөө хамгаалж сэргийлж чаддаг байх мэдлэг гэр бүл төлөвлөлтийн асуудал бол зайлшгүй нэгдүгürt энэ бол өөр асуудлууд юм шиг мөртлөө нэг цогц асуудал гэж би үзэх гээд байна. Энэ бол үнэхээр чухал байна. Энтэй холбоотой сөрөг үр дагавар гэх юм бол одоо ирч жирэмслэлт, хүсээгүй жирэмслэлт энтэйгээ холбоотой үр хөндлөлт тийм ээ үүсч байна. За зам тээврийн осод гэмтлийн одоо нас баралтын шалтгааны 36% нь одоо тохиолдлын 36% нь 18-аас 34 насны залуучууд байж штэ. Замын хөдөлгөөнд өөрсдөө идэвхтэй насны хүмүүс үнэн. Гэхдээ замын хөдөлгөөнд бас одоо анхаарал болгоомжгүй оролцож байна. За дээрээс нь зөкстэй хооллолтын асуудал байна. Хөдөлгөөний идэвхтэй асуудал. Өнөөдөртөө болоод байгаа юм шиг яваад байгаа юм. Үгүй. Яг тэгвэл энэ залуу насны чинь нөгөө бодисын солилцооны эрчим нь бол одоо байвал зохих хэмжээнд мундаг байж байна. Гэтэл өнөөдрийн олж яваад байгаа урхаг нь буруу яваад байгаа, буруу хийгээд байгаа алхам нь нөгөөдөр гарч ир, нөгөөдрийн маргааш гарч ирж 5-10 жилийн дараа бид нэр амьдрал зохиогоод үр хөвгтэйгээ сайхан амьдрах гэхээр
одоо нөгөө гэр бүлийнхээ сайн сайхны төлөө оруулах капитал маань өөр юмд яваад эхэлнэ. Гэх мэтлэнгээр одоо эрүүл мэндийн маш тодорхой асуудлууд байна, тодорхой тоонууд байна. За баярлалаа. Тэгэхээр бид мэдээж хэрэг энэ асуудлаа бол эхний 10 хэдэн минутад тойроод бид ярьлаа. Ер нь бол оюутны эрүүл мэнд дээр бол маш их юм байна. За манай редакцийн бэлдэж өгсөн бас энэ хүү баримтын мэдээлэл дээр эрэгтэйчүүдийн аваад үзэхээр хоол боловсруулах осол гэмтэл халдварт өвчин нургалдуу. За эмэгтэйчүүдийн харахаар шээс бэлгийн тогтолцоо жирэмслэлтэй холбоотой өвчлөл бас мөн хоол боловсруулах гэж сая зөвхөн даргын хэлдэг зүйлүүд харагдаад байна л та. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролын яамны одоо бат нэмэх мэрэгчлэнээс түрүүн одоо та хэллээ зөвлөмж бид нэр ингээ хүргэсэн ингээ зөвлөмж хүргэхээр би ингээ зөвлөмж яаж явж байгааг ингээ бодоод үзье л да. За сургуулийн захирлуудын имэйлэнд юм уу ирлээ эсвэл бичгээр ирлээ. Тэр зөвлөмжийг одоо сургуулийн мэдээллийн самбар дээр тавилаад оюутан уншихгүй л да. Тэгэхээр зөвлөмжийг яг өөрсдийнх нь ярьдаг хэлээр эсвэл одоо найз нөхдийнх нь бүлгээр ч юм уу те оюутны холбоогоор ч юм уу бусад залуучуудын манлайлалын клубээр ингэж амьдрах ёстой маа. Мундаг оюутнууд Монголд байгаа. Одоо сакс мэрэгжлийн спорт тоглодог оюутнууд маань бүгд эрүүлж хэрэг байгаа гэдэгт би итгэлтэй байна. Одоо тэгэхээр тэр хоцрогдоод байгаа юм уу арай мэдээлэл дутуу байгаа залуучууд руугаа за эрүүл мэндийн яам маань бол хөтөлбөр засгийн газрын мөрөө хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгаа гэдгийг бас дуулгалаа. Тэр бол зүв бах манах шиг ингэж хоцорсон байгаа үед. Тэгэхээр өөр ямар алхмууд ер нь сургуулиуд дангаараа заавал яам гэхгүй л те сургуулиуд хийцэн тийм хувийн секторын юм уу сайн жишээ байна. Жишээлбэл би магистрт сурж байгаад манай сургууль финалийн үеэр алимнууд үнгүү тавьчдیں۔ Хоолны газруудаар шалгалтанд амжилттай оролцоороо гэдэг алим үнгүү тавьдаг. Сургууль дээр хоолны газрууд тухайн хотын хамгийн хямдхан үнэтэй гэдгээ байнга баталдаг. Ягаад гэвэл оюутны холбоон тендерт нь оролцдог ч гэдэг юм. Тэгэхээр гадны сургуулиудын ийм сайн жишээнүүд байна. Тэгэхээр та бас тэргуун туршлагуудаас өөрийнхөө Монголд харсан туршлагуудаас байвал бас хуваалцаач. Энийг үндэсний хэмжээнд нэвтрүүлчих гэсэн Улаанбаатар хотын бүх их сургуульд нэвтрүүлчих гэсэн гэмээр жишээнүүд харагддаг. За хүн амын эрүүл мэндийн талаарх статистик судалгаагаар бол ерөнхийдөө оюутнуудын дундах эрүүл мэндийн үзлэг хангалтгүй байна гэж яригддаг. Энэ нь бол үнэхээр чухал асуудал те. Бид нар бол эрүүл мэндийн асуудлыг одоо бол анхаарч үзэх цаг болсон гэж үзэж байгаа. Тэгээ боловсрол соёлын шинжилгээний яамны зүгээс бол түрүүний яриадсэн те эдийн засгийн нийгмийн эдийн засгийн хүндрэлтэй байдлуудад бол нэлээд алан ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажилч бас Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байгаа. Тухайлах юм бол ихтэй сургуульд тухайн өрхөөс 3 ба түүнээс дээш хүүхэд суралцж байвал те сургалтын төлбөрийг нь бол чөлөөлөх асуудал яригдчихэж байгаа. Мөн оюутанд сургалтын төлбөрийн зээл авах ирээдүйд бий болох одоо тухайн оюутан ажил дээр гарсныхаа дараа буцааж төлөх тийм асуудлыг бас бид нэр судлан үзэж байна. Мөн төрийн өмчийн сургуулиудын оюутны дотор байрны хүчин чадлыг одоо 10,000-аар нэмэгдүүлнэ гэж бас юунда үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан байгаа. Энэ бүхний цаана юу байгаа вэ гэхээр зэрэг оюутны эрүүл мэндийн давхар яваад байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ мөн оюутны харьяаллын асуудлаар түрүүн оюутны холбоо ярьсан харьяаллын асуудлаар эрүүл мэндийн үйлчилгээг бол авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн ажил төлөвлөгдсөн байгаа. Энэ дээр бол нэлээд сайн ажиллана гэж бодож байгаа. Сая манайх эрүүл мэндийн яам, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам, манай 3 яам нийлсэн хамтарсан ажлын хэсгийн тушаалын төсөл явж байгаа. Энэ дээр юу гэхээр зэрэг хөдөөнөрс ирсэн оюутнуудыг хамгийн түрүү эрүүл мэндийн хөтөлбөрт оруулъя. Ирсэн оюутнуудыг аймгаар нь ялгаад тэгээд эрүүл мэндийн төвүүдэд бас хуваарлцсан тийм ажлын хэсгийн төлөвлөгөө бас явж байгаа. Яамны зүгээс тэ төрийн зүгээс оюутны зүгт бас хэлэх юм байна л да. Оюутан гэдэг чинь оюунчих гэсэн үг тэ сурах зорилго тавьсан юм. Оюутан хүмүүс сурах зорилготой хийдэй ч гэсэн энэ оюутнууд та бүхэн одоо юу гэдэг Монгол улсын ирээдүйд аавд болно, ээжүүд болно, гэр бүл болно. Тэгэхээр биднэрт хамгийн чухал юу юм бэ гэхээр эрүүл байх ёстой. Эрүүл байж бид нар сурна, хөдөлмөрлөнө. Тэгэхээр зэрэг эрүүл бие царуулах оршноо гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас бид нар хамгийн чухал нь эрүүл байх ёстой гэдгийг дахин оюутнуудаас дамжуулж хэлмээр байна. Тэгэлгүй яг хөө тэгэхээр нүүдэл шийдлэл үүргийг ашиглаад бас сонирхолтой саналууд орж ирж байна. За сургууль төгссөн бүхэн оюутан болдоггүй баймаар байна. Шалгуур өндөртөө аваад час хийсэн хүмүүс төгсгмөр байна гэдэг саналыг хэлж байна. За сургалтын төлбөрөөс жилдээ 50,000 төгрөгийг оюутны эрүүл мэндэд зориулахад уг нь болно төлбөрийн өчүүхэн л хэсэг гэдэг
саналыг Бачаргал гэдэг Twitter хэрэглэгч хэлж байна л да. Тэгэхээр сая бол төрийн зүгээс хийж байгаа ажлуудаа хэллээ. За хөдөөнөөс орж ирж байгаа оюутнуудаа шууд эрүүл мэндийн үзлэгт хамааруулах нь бол бас халдварт өвчний дархалтаас бусад оюутнуудыгаа сэргийлэх нэг томоохон улсын сургуулиуд бол 10-аас 20 мянган оюутнууд байгаа. За тийшээ халдварт өвчтэй хүн орвол өвчлүүлэх хичээлдээ явж чадахгүй, эрүүл мэндийн зардал гарна гэд эргээд төр дээрээ болон хувь хүн дээрээ дарамт үүснэх гэж бодож байна. Тэгэхээр тэдгээр ажлууд бол бас сонирхолтой болон зайлшгүй байх ёстой шийдэл юм шиг сонсогдож байна л да. Тэгэхээр ихтэй сургууль талаасаа ийм санхүүгийн иймэрхүү шийдэл байж болд юм уу? Оюутны сургуулийн төлбөрөөс авсан мөнгийг одоо энэ нь ном сургуулийн бааз руу явнаа гэж задлаад үзүүлдэг шиг. За мэдээч хэрэг өөрөө эрүүл мэндэд зарцуулахгүй байх юм бол сургууль аваад эмч цалинжуулаад эрүүл мэндийн төв байгуулад явах тийм хувийн гаргалгаанууд бас харагдаж болж байна л доо. Тийм сайн жишээ байдаг уу? Тэгэхээр оюутны эрүүл мэндийн төвийн талаар ярьсан. Эрүүл мэндийн төв дээр бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш нар тэнд зөвлөгөө өгж эмчилгээ хийж онцлогоо хийдэг. Дээрээс нь төгсөх ангийн оюутнууд тэнд очиж зөвлөгөө өгж ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг тэнд ямар нэгэн тийм оюутнуудад зөвлөгөө авч ямар нэгэн онцлогоо хийлгэхэд бол тэгээд эмчилгээний ямар нэгэн үйлчлэг авахд хүндрэл их багтай. Түүнээс гадна ихтэй сургуулиудын хувьд бол эрүүл зөв оюутантай байхын тулд сургууль судалгааныхаа орчныг бас нэлийн эрүүл зөв болгох хэрэгтэй. Тэн дээр бид нар илүү их анхаарч ажилладаг. Ер нь оюутны эрүүл мэндийн асуудал, их сургуулийн томоохон асуудал, дээрэс нь төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй ийм том асуудал. Тийм учраас энэ манай шин засгийн газар боловсрол, соёл шинжилгээ ухаан, спортын яамнаас орлоготой оюутан гэдэг хөтөлбөрийг сая боловсруулад үндсэндээ дуусч байна. Тэгэхээр орлоготой оюутан гэдэг бол өнөөдөр нэг 70 мянган төгрөгөөр хязгаарлахгүйгээр өөрсдийнхээ эрүүл мэндийн асуудал, бусад одоо санхүүгийнхаа асуудлыг шийдэх ийм боломжтой оюутныг бий болгоё гэдэг зорилгоор энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг бол манай ихтэй сургуулиуд, ялангуяа Монголын ихтэй сургуулийн консорциумын гишүүн томоохон их сургуулиуд хамгийн түрүүн хэрэгжүүлж ажлуудыг зохион байхаар төлөвлөж байгаа. За хөдөө аж ахуйн сургуулийн хувьд бол бид нь зөвхөн одоо эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээсүүд нь ийм зөв хүнсийг хэрэглэвэл, ийм зөв хоолыг хэрэглэвэл одоо эрүүл байж болно гэдэг одоо тийм загвар, тийм шийдлийг гаргахын тулд оюутнуудынхаа дунд жижигхэн төсөл профессорын багуудын дунд төсөл хөтөлбөрүүд гаргаад зарим нэг тодорхой саналууд ирж байгаа. Жишээ нь манай сая нэг профессорын баг бол Догт 2 гэж профессороор ахлуулсан профессорын баг маань тэр гарааны компани зүгийнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг ангилаад тэр дотор одоо оюутнуудад өдрийн цагаар хамгийн их зохимжтой байж болох эрүүл хүнсийг өдрийн хоолны үеэр нь санал болгохоор энэ санал бол нэлээд зөв санал байна гэдээ бид нар бол их сургуулийн хэмжээнд санхүүжүүлээд цаашд нь хэрэгжүүлээд явбал зөв ийм шийдэл одоо бас нэг одоо энэ оюутны эрүүл мэндийн талаар зохион байгуулж байгаа ажлуудын жишээ болгож хэлэхэд бол ийм байгаа. Бусад их сургуулиуд дээр ч гэсэн иймэрхүү тод жишээнүүд олон байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр ямар нэгэн асуудлын заримдаа яг асуудал нь өөрөө эдийн засаг болон санхүүжилтээс гарч ирдэг. За яг оюутан хүн эрүүл байх асуудал дээр бол санхүүгийн байдал нь бол бас анхдагч хүчин зүйл бол биш юма гэдгийг зөвхөн дотор дараа түрүү хэлсэн. Гэхдээ санхүүгээр бас асуудлыг шийдэж болдог. Тэгэхээр энэ Twitter дээр орж ирж байгаа саналаас бас санал унш танилцуулахад оюутны сургалтын төлбөрийн зээл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалж байна гинэ. Сайн оюутан нэрээр хэрэгжээд эхэлчихсэн байсан ажил гэж бас Лодо Самбу гэж интернет хэрэглэгч, Twitter хэрэглэгч саналаа хэлж байна. Тэгэхээр эдгээр явж байгаа ажлуудын уялдаа холбоо хэр байдаг болоо гэдэг дээр бас хөгжлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сонирхмоор байна. Энэ тэнд төрийн байгууллагуудын уялдаа ч юм уу төрийн сургуулиудаа нийлүүлээд ч юм уу яг нэг хөтөлбөрт зангидагдах, за засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох, хувийн сектор нь энийгээ хийх юм байна. Их сургуулиуд нь энийгээ хийх юм байна. Оюутнууд дээрээ ийм үүрэг хариуцлага нэмэгдүүлэх юм байна гэдэг дээр энэ бодлогыг ер нь аль байгууллага зангидж явал зүгээр байт юм бол ер нь танах бол одоо чиглэж ажиллана, залуучууд руу чиглэх ёстой байна гэж тэрүүн зорилттой тодорхойлсон гэсэн. Тэр ажлын хэсгүүдэд орцсон явж байгаа юу? Энэ тэнд л одоо хичээл зүтгэл яваад байгаа мөртлөө бас хүч тарамдах юм шиг. Ягаад гэвэл энэ бол нийгмийн маш том масс руу чиглэсэн ажил зайшгүй хийгдэх шаардлагатай юм шиг харагдаад байна л да. Бид нар одоо би ажиллаа аваад ажлынхаа одоо өнгөрсөн хийсэн 2-3 жилийн ажлын тайланг ерөнхийд нь авч үзэж байгаа юм л да. Тэгэхээр яасан бэ гэхээр яг одоо таны ярьж байгаа холбоотой энийг бол салбар дундын зохицуулт гэж нэрлэж байгаа. Салбар дундын зохицуулт энийг нь ясруулах асуудал бол энэ дэргүнийг байна.
бүгдээрээ сайхан сэтгэлтэй. Гэхдээ нэг долгион дээр ерөөсөй долгиж өгөхгүй байхгүй. Тэгэхээр бидний жишээл оюутны хувьд болж эрүүл мэндийн асуудал нэгдүгээр асуудал мөн үү? Тэ? Үнэхээр мөн бол бид яах вэ гэдэг асуудлаа эмгэгчтэй гаргах хэрэгтэй. Тэгэхээр сая та бас дурдж л да. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр. Энэ бол энэ салбар дундын зохицуулалтын гол баримтж байгаа. Тэгэхээр энийг засгийн газрын агентлагууд одоо засгийн газрын бүх зөвлөлтөнд иржээрээ хийх ёстой. Тэгэхээр энд яг юуг хамааруулж яаж ойлгох вэ гэдгээс их сүлэл салбар дундын зохицуулалтын асуудлууд яригдж эхэлж байгаа. Одоо жишээлбэл хуучин шил хүүхдийн төлөв үндэсний газар нийгмийн эрүүл мэндийн өрөөлөн 2 бол бараг хамтарч ажиллаж байгаа байхгүй. А гэтэл би энэ ажлыг аваад Цогтбаатар дарга үтер найзын харилцаатай учраас бидний ажил өнөөдрөөс эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг талаасаа бас парадокс байгаа байхгүй. Тэгэхээр яаж энэ дунд салбар дундын зохицуулалтыг эрчимтэй нийлүүлэх вэ гэдэг асуудал төр бол бүх байгууллагууд бүх хүмүүс дөрөвний ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт сэдвээс арай жоохон өөр сэдв ярмаар санагдаж байгаа. Яагаад тэгэхээр сая Цогтбаатар дарга үгний хальт дурдагдлаа. Юу гэхээр оюутан гэдээ яагаад яриад байгаагийн учир нь энэ хүмүүс бол манай одоо нийгмийн 8% эзэлж штэ. Энэ хүмүүс боловсролд шандж байгаа хамгийн чухал зорилттой өмнөө тавьсан хүмүүс. Энэ хүмүүсийн манлайлах чадварыг бид нэ ашиглах хэрэгтэй. Энэ хүмүүст ямарваа нэгэн бэлдэж өгөхөөс илүү та нар энэ нийгмийг чирэх хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй болж таарч байгаа юм л та. Гэр бүл зөв төлөвлөлтийн асуудал, гэр бүл Монгол маргааш яах вэ гэдгийг энэ залуучууд бодох хэрэгтэй. Төрүүлж сэтгэж ажиллах хэрэгтэй байхгүй. Энийг л бид нар зайлшгүй ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Оюутны өөрийн удирдлагатай байгууллагууд тийм ээ. Тэгэхээр бас оюутны байгууллагыг өмнө удирдах гэсэн бат сайхан хэлжсэн санагдаж байна. Би оюутны ирээдүг, Монголын ирээдүг гэж боддог үлээ тийм. Бат сайхны нэг юм зөвлөгөө ном гардаг байсан болохоор их сайн санаад байна л та. Тэгэхээр бас сонирхолтой саналууд орж ирж байна. За ахлах анги болон оюутнуудыг 11 сард хичээл эхлүүлмээр байна. Тариа ногоо хадлан тижэл айрыг цагааны ажил гítэл төлбөр нэхэд танхимд ороод ирдэг гэж. За өмнө нь бас дунд сургуулиудын хотын төвжирэл дээр нэг шийдэл энэ бол бас гарч ирж исэн шийдлүүдийн нэг цэцэрлэг сургууль их сургуулийг өөр ээлжээр оруулж бүгдээрээ зэрэг ажил 9 сарын 1-нд эхлэх гэж дайрдгаа болио гэдэг санал бас явж байсан. Энэ бас магадгүй санхүүгээр шийдгээс гадна бас ийм цаг хугацааны шатлалаар багнаас бага ангийн хүүхдүүдийг одоо цэцэрлэгүүдийг өвлийн хамгийн хүйтэн сараар амраая гэдэг шийдвэр өнгөрсөн жил нэг 5 хоног моног ухрааж исэн санагдаж байна. Хамгийн хүйтэн үеэр ханиадны дэгдэлт өндөр үеэр. Тэгэхээр иймэрхүү одоо креатив гэж англиар хэлдэг одоо бүтээлч нэг их мөнгө орохгүй гисэн хэдий ч нийгмийн эрүүл мэндэд ашигтай саналууд бас гаргуул бас манай төр засгийнхан бас болон хувийн сургуулиуд өөрсдөө манлайлаад явуул зүгээр л юм. Тэгэхээр алтан сүх дарга бол залуучуудын байгууллага оюун санааны манлайлал хийх ёстой гэдэг саналыг бас дэвшүүлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн яамн дээрээс түрүүн би одоо Цогтбаатар даргаас асуусан асуултыг харахад оюутны эрүүл мэндийн асуудал гэдэг энэ нийгмийн бүлэг рүү шилжихэд аль асуудал нь ер нь ирэмбэрээ нэгдүгээрт орд юм. Бас нөхөн өрчгөн асуудал уу эсвэл одоо энэ зам тээврийн ослын уу эсвэл энэ тамхи архины асуудал орд юм болов танаа дээрээс харахад ер нь бол оюутнуудын эрүүл мэндийн асуудал ч ер нь бол бүгдөө л орно л доо анхдагч гэдэг нь тий. Одоо ингээд судалгааны дүнгуудыг ерөнхийдөө хараад хахад бусад одоо хүчин зүйлээс шалтгаалаад үр дагавар нь сөргөөр гарч байгаа энэ зүйлүүдийг үзэхэд ерөөсөө архитай айгүй холбоотой. Архи согтууруулах ундааны хэрэглээ оюутнуудын дунд маань өндөр байна. За эрэгтэй оюутнуудын дунд бол нэг 3 хүүхэд тутмын нэг нь жишээлбэл уудаг те. Эмэгтэйчүүдийн хувьд бол 4 хүүхэд тутмын нэг нь уудаг, архи уудаг те. За тэр архи согтууруулах ундааг хэрэглэхдээ тэрийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмжөөс дандаа хэтрүүлэн уудаг. Тий энтэйгээ холбогдуулаад осол гэмтэл байна, халдвар тус өвчнөр өртөх магадлал бол нэмэгдэж байна. За мөн бол халдвар төвчнөр өвчлөх энэ магадлал байна. Тийм учраас ерөөсөө оюутнуудыг хамгийн түрүүнд бол энэ оюутнуудыг жилтгүй ер нь залуучуудыг ер нь архи согтууруулах ундааны хэрэглээний асуудал дээр хамгийн түрүүнд бол авч нэлээд чухал байр суурийг эзэлж бол энэ үйл ажиллагааг бол эхлүүлж хэрэгжүүлэх бол зүйтэй гэж бол харж байгаа. Ерөөсөө согтуу оюутан осол гэмтэл гаргаж ийн. За мэдээж хэрэг архи хэтрүүлэн хэрэглэн гэдэг чинь угаасаа халдварт бус өвчний анхдаг чирцэл зүйл нь болоод ирдэг те. Тэр хүн диабеттэй болох зүрхний шүдээс өвчнөр нас барах нь энэ чинь угаасаа архитай холбоотой байдаг. Тийм учраас ерөн архины хэрэглээг
нэлээд өндөр зэрэглээс бууруулаа тий өвөлдвөрлөл баар цагийн газрыг одоо бас тодорхой хэмжээний өдрүүдэд л ажилуулдаг тий ялангуяа ажлын 5 өдрүүд бол ажиллах ерөн бол шаардлагагүй шүү дээ. Энэ бол энийг бол нэлээд сайн ингэж зохицуулалтыг хийгээд ажиллах юм бол оюутан гэлтгүй залуучуудын эрүүл мэндэд бол нэлээд эргээр нөлөөлөх ийм болол юу боломж олцоо бол байгаа. Тэгэхээр хийгдэж болох ажлууд дээр бол оюутнууд дотроосоо энэ шийдэл гарах ёстой. Оюутны холбоо болон одоо оюутан өөрөө удирдах байгууллагууд бас манлайлах ёстой гэдэг саналууд бол бас интернетээр ч ирж байна. Тэгэхээр аз жаргал дараагаас оюутны холбоо ер нь эрүүл мэндийн ажлын хэсэгтээ юу одоо үзлэгт уриалгах, үзлэг зохион байгуулах ажлуудыг тогтмол хийдэг үү? Ер нь. За яг энэ эрүүл мэндийн асуудал төр бол яг тэр түрүүн хэлсэн яг 13 оноос эхлээд яг оюутны эрүүл мэндийн бүх одоо хурал янз бүрийн одоо төрийн байгууллагуудын зөвлөгөөн дээр би яг өөрөө суугаа явж исэн. Энэ дээрээс харахад бол нэгдүгürt бол яг оюутны эрүүл мэндийн дэмжих сар хэл хийж байхдаа бол төрийн байгууллагуудын уялдаа бол яг тэн дээр байхгүй байдаг. Жишээлбэл одоо нийслэлийн эрүүл мэндийн газар дээр сая нэг өнгөрсөн 7 хоногт 2016-аас 20 оны засаг даргын одоо ажлын хөтөлбөрт ингээд эрүүл мэндийн нийслэлийн эрүүл мэндийн газартаа ингээд ярьж байхдаа бол тэр эрүүл мэндийн яамтай ямар ч одоо тийм хавцалдаагүй тийм ажлуудыг хийжсэн л дээ. Өөрөөр хэлбэл тэр түрүүний хэлээд байгаа оюутны эрүүл мэндийн төвийг анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийн багш нараа ажиллаулдаг. Гэхдээ тэр багш нар бол 14 цагаас 18 цагийн хооронд 4 цаг л суудаг. Бусад үед тэр үедээ бас дундуур багш нар нэг оюутнуудад хичээл заадаг байхгүй. Тэгэхээр оюутны холбооны зүгээс энэ хоёр эрүүл мэндийн төвийг бол хангалтгүй ажиллаж байна гэж үзээд бид нар нийслэлийн эрүүл мэндийн газар санал тавьсан. Энэ хоёр төвийг одоо ингээд нийслэлийн эрүүл мэндийн газарт иргэдээ аваад ингээд санхүүжүүлээд хин одоо яг цалин мөнгөөр тодорхой ажиллаад фул таймаар суух юм боломж байдгүй гэхэд бол энэ бол одоо эрүүл мэндийн яам анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуульд хамтарч хийсэн учраас манад бол хамаагүй зүйлээ гэдэг нэгдүгээр тийм хоёрдугаар ийм зүйл тавьж байгаа. Хоёрдугаар маш олон одоо хувийн хөгжлийн сургалтын байгууллагууд байдаг. Монголд манлайлах бол тэдгээр байгууллагууд хоёрхан зүйлийг л яаж байгаа. Хэрхэн сайн уран илтгэгч болох уу? Хэрхэн сайн одоо нийгэмд манлайлагч болох уу? Яаж онц сургууль гэдэг зүйл заадаг болохоос нэгч байгууллага тийм байгууллага одоо яг хэрхэн одоо эрүүл оюутан болох би яаж эрүүл ээж аав болох уу гэдэг сургалтыг бол байхгүй байна. Тэгэхээр оюутны холбоо яг тэр 13 он 14 онд бол нийгмийн эрүүл мэндийн хөрөлтөнтэй хамтраад бас яг сургуулиуд дээр оюутнуудад яг одоо эрүүл мэндийн яг эрүүл ахуйн чиглэлийн сургалтуудыг бол хийж ирсэн. Тэгээд дараагийн удаа тэр орон нутгаас ирж байгаа оюутнууд бол их хөвчлэн одоо өвчлөл төрөх магадaltaй байгаа юм. Ягаад тэгэхээр одоо орон нутгаас ирж байгаа оюутнууд эцэгхээс нэгдүгээр хоол байна. Гинт нөгөө 10 жилээс гараад юу ч мэдгүй ч одоо оюутны амьдралтай одоо золгодог тэмдээ холбоотой. Тэгээд дотор байран дээр бол оюутны өвчлөлт их байгаа. Энэ юу гэхээр нөгөө одоо хуучны дотор байрууд бол одоо өрөөндөө дөрүүлэн амьдардаг. Тэгээд өрөөнд дотор хоолоо хийж иддэг байсан. Яг энийг бол одоо Монголын оюутны холбоо боловсрол соёлын тухааны яамтай хамтраад жилдээ 2 удаа дотор байруудаар хяналт шалгалт үзлэг хийдэг. Гэхдээ бид нар бол тухайн сургуульч дээр одоо дотор байрны тэр нэг шаардлага тавьдаг. Энэ юу гэхээр нийтийн гал тогоотой болоо гэдэг юм шаардлага тавьсан. Энээс бол нөгөө өрөөндөө хоолтгаар амьсгалын зам хотод янз бүрийн өвчлөлүүд бий болж байгаа. Бас тэгээс яг ингэж явсны үр дүнд бол бас одоо ихэнх сургуулиуд маань одоо дотор байрд нийтийн гал тогоотой болсон байна. За баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг студиэс үзэгч та бүхэнд шууд хүрж байна. Энэ үдшид бид бүхэн оюутан залуучуудын эрүүл мэндийн асуудлаар бас ямар гарч шийдлүүд байна гэдэг талаар ярилцж байна. Тэгэхээр асуудал бол их байгаа юм байна. Бид нэр зарим нэг шийдлүүдийг бас ярьлаа. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдалд одоогийн бололцооныхоо хүрээнд ер нь хаанаас эхлэе гэж бодож байна. Мэдээж хэрэг мэдээлэл, сургалт, сурчлагаа зохион байгуулах оюутнуудын эрүүл одоо амьдралын хэм маягийг сурталчлах бол масар том бараг дахиад нэг соёлын довтлогоо явах хэрэгтэй юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр хаанаас нь эхлэе гэж бодож байна. Залуу хүмүүсийн зан төлөвийг өөрчлөх хамгийн хэцүү гэж би уншижсэн нийгмийн шинжилгээ ухааны судалгаанууд уншиж байхад. Үнэлдэ. Зөвхөн ер нь бол одоо яг эхнийхээ хэсэг рүү буцаад ороход ямар асуудал тулгамдаад байна, нотлогоо нь юу вэ гэдэг чиглэлээр бол нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд хандж болно. Бид нарт одоо тоо баримт хангалттай байна. Тодорхой ирэмбэлсэн асуудлууд байна. Тэгэхээр урт хугацааны одоо хамгийн зөв шийдэл гэх юм бол бид нэр сайхан ногоон зүлэгтэй, утаа өнөргөө, эрүүл болон боломжийн үнэтэй, хүнстэй, тийм ээ, архит арсны дэлгүүргөө, бааргуу, сайхан кампусын системээр оюутныхаа амьдралыг явуулах юм бол одоо үнэхээр сайхан байна. Тэр цаг эртэл цөмөрөө өнөөдөр ямар ажил хийж болох вэ гэхээр хууль журам заавал гаргуулад байхааргүйгээр бэлэн хэрэгжилтийн сайжруулалт хийчих ажлууд байж байна. Жишээ авахад архитын согтуурхтай тэмцэх хуульд бол бид нэр өнөөдөр 21 нас хүрээгүй хүнд архит зарахгүй, үйлчлэхгүй байх ёстой. Энэ хуулийг зөрчсөн нөхдүүдэд, этгээдэд
150-230 мянган төгрөгийн торгуул тавин давтан хийх юм бол эрхийн тусгай зөвшөөрлийн цуцлан энийг л хэрэгжүүлж байна. Оюутнууд ч гэсэн бас захиргааны арга хэмжээ авагдана шүү дээ. Энэ хуулинд бол өөрсдөө одоо согтруулах ундаанд уруу татах юм бол ийм тийм гэсэн зүйл залтууд нь байж байгаа. Нэгдүгürt энийг хэрэгжүүлж. Хоёрдугаарт одоо бас биднэрт хийх боломжийн юмнууд их байна л да. Юу гэхээр амьдралын буруу хвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр байж байгаа. 2014 он засгийн газараар батлагдсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулмаар байна. Энэ дээр бол одоо их стэйт сургуулиудад хандсан тодорхой 3 асуудал байж байгаа. Нэгдүгürt нь ерөөсөө сургууль дээр оюутны одоо илүүдэлчин таргалтын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлээд зохион байгуулалт хэрэгжүүлчихээ. Энийг нь удирдлага бол эмчийнхэн ажлын үр дүнгийн гэрээнд тусгаад өгчөө гэсэн. Хоёрдугаарт нь одоо заал талбай тийм ээ тэр эрүүл орчныг бүрдүүлэх чиглэлээр ажил зохиоч хийжээ. Гуравдугаарт нь сургууль дотор байгаа гуанд цайны газар хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа бол тэнд байгаа хүнсний бүтээгдэхүүний хадгалалт нь зөв, гарал үүслийн гэрчлэгээ нь тодорхой байх ёстой гэсэн ийм маш тодорхой 3 заалт байж байгаа. Энийг бол одоо үндэсний хөтөлбөрт хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр энийг одоо сурталчлаад нэгдээд сургуулийн удирдлагууд болон удирдах зөвлөлтөд хандаж болж байгаа. Өөр нэг санал байна. Энэ бол одоо нэгэнт гарцсан юм дүрм журм биш. Гэхдээ одоо хэрэгжүүлэл боломжийн санал гэж үзээд байгаа. Энэ оюутны эрүүл мэндийн аяыг сая хавар 3 сард бид нэр бас хийсэн байгаа. Нэгдээд сургуулиудтайгаа хамт. Тэн дээр одоо удирдлагуудын нөлөөлөх уулзалт хийсэн. Бид нэр энэ удаа дахиад байна. Өмнөх уулзалтаар юу ярьсан бэ гэхээр за одоо оюутнууд чинь хеликобактер 61% яваад байгаа юм бол 61% шүү. Тэгвэл одоо удирдлагууд нь тодорхой юм хийж болно. Манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн билээхэн сайн жишээ байна. Юу гэхээр одоо төлбөрийнхөө тодорхой хувийг зарчээч 1% ч юм уу. Энэ бол сургуулийн удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал. Тэрнээ бол алдмааргүй. Гэхдээ зөвхөн санал болгож 1% ч юм уу зарчээч оюутны эрүүл мэндийн асуудалд. Тэгэх юм бол танай сургуулийн нэр үнд дээшлэн, танай сургуулийн төгсөгчийн ажиллаж байгаа салбар чинь өөрөө бүтээмж нэмэгдэн, улс их орон хөгжинэ. Тэг ийм л юм ярьж байгаа. Дөрөвний хэлсэн тэр амьдралын буруу хвшлээс шалтгаалсан өвчнөө сэргийлэх хөтөлбөр дээр бас байж байгаа. Ажил олгогч нөхдүүдээ 3-5% эрүүл мэндэд зарчаач гэж. Тэр бол засгийн газрын батлагдсан хөтөлбөр шүү. Тэгэхэд бид нар ихтэй сургуулиуд оюутныхаа эрүүл мэндийн асуудал руу 1% хийх бол боломжийн шийдэл гэж үзэж байна. За баярлалаа. Тэгэхээр эдгээр шийдлүүд бол бүгд хэрэгжүүлэх боломжтой. Зарим нэгэн одоо төрийн байгууллагууд нийлээд хамтраад ажиллахад бол үнэхээр боломжтой сонсогдож байна. Жишээлбэл одоо архитан сутруулах одоо тэмцэх хуулийг бол чангалахыг бол одоо боловсролын яам, за залуучуудын хөгжлийн газар маань нийслэлийн цагдаатайгаа ч юм уу хамтраад бол одоо арх яг оюутны утгын зараад байгаа ч юм уу те. За тэгэхээр эдгээр зүйл дээр явагдахад л оюутнуудын архитан сутруулах мэдээж тодорхой хуваар бол буурна. За энэ ихтэй сургуулиуд дээр тавигдахын үндэсний хөтөлбөр бол бас шинэ мэдээлэл байна л да. Миний хувьд мэдээж хэрэг мэддэг хүмүүс нь бол энэ хөтөлбөрийг мэдээд хэрэгжилтийн шаардлага л хэвээр. Тэгэхээр боловсролын яамнасаа бид нэр өнгөрсөн 7 хоногт дээд боловсролоор хилцүүлэг хийсэн. Чанар дээр нь өрсөлдөх чадвар дээр. Тэгэхээр 100 гаруй ихтэй сургууль байгаа. За консорциумд бол олон том сургууль нь байдаг гэж гэдэг мэдээллийг авсан. Тэгэхээр кампустай байх шаардлагыг баг багаар чангалаад явж болдгоо юм уу? Тэ одоо түрээсийн байранд ихтэй сургууль заавал явуулж тэнд чанаргүй боловсруучийн бэлдээдэх шаардлага байд юм. Мэдээж хэрэг танай агентлаг бол тэр аккредитацийг хийдэг гэдгийг ойлгосон л доо. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг чангалаад одоо яг байгаа хууль журмаа чангалаад залуучуудынхаа эрүүл мэнд дээр буюу олон нийтийн сайн сайхны төлөө ийм алхмуудыг шатааратаа хийвэл одоо энэ нэрэм бол яамны дээд боловсролын мэргэжилтний хувьд танд ямар санагдаж байна? Одоогоор өмнөх оны статистик мэдээгээр бол 100 сургууль байгаа. Ихтэй сургууль нийт 100 байгаа. Төрийн өмчийн 17 сургууль байдаг. Энэ төрийн өмчийн 17 сургуульд нийтдээ 162 мянган оюутан суралцж байгаа. Тэрний 92% нь буюу 140 мянган оюутан Улаанбаатар хотод сурч байна. Тий. Улаанбаатар хотод нийт сурж байгаа оюутнуудын маань одоо ихэнх хувийг ихэнх хувь нь одоо Сүхбаатар дүүрэгтэй харьяалагддаг. Сүхбаатар дүүргийн одоо юу гэдэг жишээлх юм бол Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль, анагаахын үндэсний их сургууль, соёл урлагийн их сургууль гэдэг бүгдэнд харьяалагдж байна. Тэгээд сургуулиудын хувьд бол манайхаас бол түрүүнд хэлсэнтэй чанарын
аттестацл бол хийгддэг. Аттестацл хийгддэг, өшөө магадлан хийгддэг. Магадлангийн тусдаа Монголын үндэсний магадлан итгэмжлийн зөвлөл гэж байгууллага байгаа. Тэр байгууллагаас зөвхөн сургууль дээр магадлан хийхээс гадна хөтөлбөрүүд дээр бас магадлан хийгддэг байгаа. Одоо сая шинэ хуулиар 2016 оны 4 сарын 14-өөс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиараа болохоор зэрэг магадлангийн бүтэц их өөрчлөгдсөн. Энэ дээр юу явагдаж байгаа гэхээр өшөө өргөн хүрээтэй дүгнэлт гаргадаг, хяналт шинжилгээ хийдэг, үнэлэлт өгдөг, буцаад эргээд тэр сургуулиудтайгаа хариуцлага тооцдог ийм асуудлууд бол хийгдэхээр бид нар одоо төлөвлөсөн хуулиндаа бол батлагдаа гарцсан байгаа. Хуулийг хэрэгжүүлэх ажлууд одоо эхнээсээ хийгдэж эхэлсэн байгаа. Тэгэхээр бид бол 5 жилд нэг удаа 5 жил магадлан итгэмжлэлээ гэрчлэгээ авсан бол 10 жилд ингэж хийдэг байсан бол энэ болсон тий 10 жил гэдэг бол урт хугацаа байна. Энэ хугацаанд бид нэр тий дахиж одоо эдийн засгийн нийгмийн үйлчлэл эрчимтэй ингэж өсөж өөрчлөгдөж байгаа үед бол энэ бол урт хугацаа байна. Тийм учраас бид нэр 5 жилдээ дахин аттестацл хийе гэдэг асуудал яригадад бол аттестацл банк хийгдэж явж байгаа. Тэр бол хугацаанд богиносон. Тийм учраас манайхаас бол хийж байгаа бас ажлууд бий гэдэг нэг юм аа. Тийм яг л ийм л тайлбарлал сонсоод байгаа юм л та. Тэгээд 7-8 сая хүнтэй хот 7 их сургуультай байдаг. Манай 100 сургуультай гэхээр л гадныхан ухаалдаж унаад байдаг. Тэгэхээр бараг 100 төрийн 17 хувийн 80 хэдэн чанаргүй сургууль, чанаргүй болсон хүчнийг хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлж явахаар кампустай 20 сургуультай байвал боловсрол чанарчих юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд боловсрлоор ингээд жил иргэдсэн яриад багтсан. Тэгэхээр саяын яг одоо нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс манлайлаад энэ гаргаж байгаа хууль журам байгаа юмаа чангалж шинэ дүрм батлуулах гал улс төрчдийг хараал төсөв мөнгө төрөөс тавиулах гал тэгж явж яхаар одоо манад бол биднийг бол харцангуй хууль эрх зүйн зарим одоо зүйл дээр бол сайн гэдгийг бол хэлдэг. Тэгэхээр ихтэй сургуулиудын энэ одоо хеликобактер бол мэдээж иргэдэж байгаа хоолноос нь авч байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр ихтэй сургуулиудын хоолны газар дээр илүү шаардлага өндөржүүлээд оюутны холбоогоо оруулаад гадны жишээг аваад ч юм уу. За эсвэл саяын сургуулийн төлбөр дээрээс дүнгиж одоо тэр багахан хувийг оюутны эрүүл мэндэд зарцуулах тийм боломжууд дээр нь ямар байр суурь байд юм бол консорциумын хувьд. Тэгэхээр яг их сургуулиудын орлогын бүтэц бол оюутны сургуулийн төлбөр дээр одоохондоо тулгуурлаж явж байгаа. Гэхдээ томоохон сургууль судалгааны төслүүд хэрэгжүүлэх, сургууль судалгааныхаа орчныг бэхжүүлэх, судлаачид багш нарын чадварыг бэхжүүлэхэд бол ихэнх санхүүжилтийг сүүлийн жилүүдэд бол зөвхөн оюутны сургуулийн төлбөр биш, олон улсын төсөл хөтөлбөрүүдээр суурилж явж байгаа. Нөгөө аж ахуйн сургуулийн хувьд бол бид оюутны сургуулийн төлбөр бусад төсөл хөтөлбөрөөр засуулж байгаа орлогын одоо үйл ажиллагааны цар хэмжээ үндсэндээ 50% хүрч байна. Тэгээ мөн өнөөдөр ярьж байгаа энэ эрүүл оюутантай холбоотой нэг томоохон хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлэхээр хөтөлбөрийн нэрийг бол эрүүл хүнс, эрүүл оюутан гэсэн энэ хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар бид нар хүргүүлсэн. Тэгэхээр бид нар энэ байгууллагатай хамтраад ихтэй сургуулийн оюутнуудын сургалтын орчны ялангуяа хооллох орчныг сайжруулах энэ чиглэл рүү энэ төслийг өгж байгаа. Гэхдээ энэ төсөл маань оюутнуудын санаачлага дээр түшгэлсэн ийм төсөл. Өөрөөр хэлбэл оюутнуудын дунд яаж эрүүл зөв амьдрах вэ гэдэг аяныг зохион байгуулад тэр аяны хүрээнд оюутнуудаас одоо эрүүл зөв байх хамгийн зөв саналыг бид нар уралдаан болгож зарлаад тэн дээр ирсэн саналуудыг нэгтгээд бид нар хөтөлбөр болгоод ингээд эрүүл мэндийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийн газарт хүргүүлсэн. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас мөн бидний түрүүний ярьдаг оюутны одоо эрүүл мэндийн төвийг цаашид хөгжүүлэхэд тэнд байх тоног төхөөрөмж, онцлогоо, компьютер зэрэг $16,000 санхүүжилттэй бас байнга бидэнтэй хамтарч ажилладаг. Би тэгэхээр энд бас Монголын ихтэй сургуулиудын консорциумын ерөнхийлөгч хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд бас талархаж байгаа бас хэлмээр байна. Тэгэхээр сая одоо нүүдэл шийдлэхүүр үгээр бас бодиттой амьдралд орхон саналууд орж ирж байна л да. Жишээлбэл одоо хувийн цэцэрлэг дунд сургуулиас оюутны төлбөр бага байна. Тэгэхээр нөхцөл орчин яаж сайхан байх юм бэ гэд. Саяхан бас анги орчны тоосчлтын судалгаа нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хийсэн байсан их сонирхолтой дүр зураг харагддаг юм байна. Ингээд олон оюутан байх. Тэгэхээр амьдралынхаа 4 жилийг өнгөрүүлж байгаа оюутан насыг одоо оюутан нас сайхан нас гэж дуу хууршүүлэг их байдаг.
Тэгтээ гуанзанд чин хеликобактертэй хоол өгвөл заалгүй. За тэгээд олуулаа нэг танхим шахацалдаад тэгээд өвчтөө найзуудтайгаа цуг сурах юм бол тэр одоо юун сайхан нас байх вүлээ. Тэгэхээр одоо сайхан оюутан насыг бол одоо тэр кампустай ногоон зүлэгтэй зүлгэн дээрээ бүгдээрээ тойрч суугаад хичээлээ хийдэг одоо тий одоо дулаан улиралд ч юм тэгж буугаад байдаг. Тэгэхээр яг энэ хууль журам байгаа юмнууд дээрээ тулж ажиллах төрийн байгууллагуудын уялдаа холбоог гаргах энэ илүүдэлжин заал талбай гэдэг энэ үндэсний хөтөлбөрийг англиар enforcement гэж нэрлэдэг. Илүү чангалах, энэ дээр хяналт тавих, дуугарах тал дээр бол агентлаг ямар ажлууд хий гэж бодож байна. Одоо сар эхэлж штэ тий. Энэ сар бол тэр чигээр оюутны эрүүл мэндийг ярих бас бус хэвлэл мэдээллүүдээ бас энэ талаар ярьж оюутнуудад зөвлөмж мэдээлэл ихээр гаргаасаа гэж уриалмаар байна. Тэгэхээр сая бас цогцолтод ярианд манай хэрүүг захирлын ярианд ч сонсож байна л юу гэхээр залуучууд маань оюутнуудаа өөрсдөө бас ямар үүрэг гүйцэтгэх юм бэ гэдэг асуудал бас ярмаар байна. Жишээлбэл одоо юу гэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, онцлогоо, эмчилгээний зардалд 2 сая төгрөгийг зарцуулбал их мөнгө үсттэй. Нэг хүн. Жишээлбэл энэ саяхан одоо эрүүл мэндийн даатгалын тухай шинжилсэн хуулиар оюутнуудаас юу гэж асууж яах вэ гэхээр сар болгон чи 1920 төгрөгийг эрүүл мэндийн даатгалтаа сайн дураараа төлчих. Тэгэх юм бол одоо жилийнх нь 23 мал 40 төгрөг болж байгаа. Энийгээр жилийн дараа одоо эрүүл мэндийн даатгалт төлчихснээс хойш 2 сая хүртэлх төгрөгийн эмчилгээ үйлчилгээ онцлогооны одоо ирэх нэгдэж байгаа хгүй даатгалаар. Гэтэл биш эрүүл мэндийн даатгалын одоо байгууллагаас гаргасан одоо зорилт төлөвлөлтөөр одоо тодорхой хэмжээний тоо аваад яг 100% гэж үзэхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний зорилт аваад оюутнуудын хамрагдсан байдлыг үзсэн чинь 22% байгаа. 22% байгаа. Энэ бол нөгөө 8%-ийг манлайлагчдын хувьд бол гутамшигтай тоо шүү дээ. Энийг бол нялуунаас шулуун гэж оюутнууд өөрсдөд нь хэлэх ёстой. Чиний эрүүл мэндийн төлөө гэж энэ алхмыг чи зоригтойгоор уриалж. Одоо бүр сайн дурын оюутнуудын хөдөлгөөн эрүүл мэндийн даатгал бүгдээрээ хамрагдъя гэдэг юм руу баг ажилламаар байхгүй. Энэ сая эхний нэвтрүүлгээр гарлаа шүү дээ. Нэг соустой удааны юм шүү дээ. Тэ? Эхний сэтгүүлчийн бэлдсэн нэвтрүүлгээр гарсан шүү дээ. Эннээс эхлэх хэрэгтэй. Өөрөөр бид хин нэгэн одоо төрийн байгууллага хүнийг хүлээн сухаас илүү оюутнууд маань өөрсдөө нөлөө үзүүлэх, манлайлах гэдэг юм руугаа ажиллах хэрэгтэй. Сошиал төчийн сэдвэр одоо хүчтэй өрнөх бах. Ингээд нөгөө эрүүл мэндийн даатгалд хөрөнгөлөж байгаа оюутнуудын хөрөнгөл нэмэгдэх байхаа гэж би хувьдаа хүсэж байна. Тэгэхээр болор чимгээс бол илүү яг энэ эрүүл мэндийн даатгал гэдэг юм гараад ирсэн болохоор эрүүл мэндийн даатгал манай тогтолцоо бол бүх нийтийн ингээд эрүүл мэндийн салбарын санхүүжилт олон хэлцүүлэг бас хийж ойлгохыг их оролдож байсан. За үйлчлэгээнд бол Монгол улсын эрүүл улсын эмнэлгээр явсан хүн болгон бол сэтгэл дундуур явдаг. Тэгэхээр оюутнууд ийм баг хамрагдах ийм дүр зураг харагдах байсан юм бол ер нь яагаад чөлөөсөн юм бол эрүүл мэндийн даатгалын сан ачааллаа дийлэхгүй байсан юм уу? Энэ масыг чөлөөлчих гэдэг улс төрийн шийдвэр байсан юм уу? Оюутнуудад одоо харьяалалаараа очиод эмнэлэгт үзүүлэхээр 2 төвл байгаа юм байна. За үнэхээр яг өөрөө хувийн эмнэлэгт очивол мөнгөө зарж чадахгүй оюутан бол эрүүл мэндийн одоо үйлчлэгээ авъя гэвэл ямар боломжууд байна. Хувийн эрүүл мэндийн даатгалын санд бол бүртгүүлээд явж болно хөлтэй энэ 22% оюутнуудыг за зарим сэргэлэн нь бол бүр хувийн даатгалын компаниудад эрүүл мэндийн даатгалаа төлөөд явсан ч болон зарим өндөр орлоготой хүмүүс бол одоо тэрийг илүү чухалчилж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ төрөөс эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлж байгаа талаас оюутнуудад ямар боломжууд байна? Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хууль оюутан даатгалаа өөрөө төлнө гэсэн хууль маань үндсэндээ бол батлагдаад 1-6-7 сар болж байгаа шиг байна тий. Одоо 9 сарын 1-ээс үндсэндээ бол хэрэгжин. За ер нь ямар гол концепцээр энэ хуулийг гаргасан юм бэ гэхээр ерөөсөө л оюутан өөрөө даатгалынхаа мөнгийг төлөхтэй өөрөө энд бол эрүүл мэндийн үйлчлэгтэй хамрагдах энэ бол энэ хүсэл зорилго одоо энэ нэг дадлыг бол үндсэндээ хэвшүүлэх гэсэн ийм бол үндсэн гол зарчим дээр бол үндэслэгдсэн байгаа. Тэгээд түрүүний юу хэлсэн шүү дээ тий 1000
923 хэдэн зуун төгрөг бол ерөнхийдөө бол гайгүй шүү дээ. Оюутан бол жилд тэр мөнгийг төлөөд бүрэн эрүүл мэндийн үзлэг онцлогоонд бол хамрагдах ийм бол боломжтой. Тийм учраас оюутан өөрсдөө тэр мөнгийг өөрсдөө тушааж тэр мөнгөнийхөө хэрээрээ өөрсдөө эрүүл мэндийнхээ үзлэгийг онцлогоог бол авах хэрэгтэй. За тэгээд түрүү ярьжсэн хөдөө орон нутгийн оюутнууд ирээд харьяалал байхгүй эрүүл мэндийн аль салбар дүүргээр нь эмчилэл тусламж үйлчилгээ авах нь тодорхойгүй байсан гэж тэгж ярьсан. За тэрнтэй холбогдуулаад бол эрүүл мэндийн яам, боловсрол соёлын шинжилгээ ухаан, спортын яам, хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 3 тушаал гарч ил байна л да. За энд бол ерөөсөө хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнууд одоо жишээлбэл Архангай аймгийн оюутан жишээлбэл одоо хан улдүргийн эрүүл мэндийн нэгдэл болон эрүүл мэндийн байгууллагуудаар ингээд үйлчлүүлэх ийм бол үндсэндээ хариаллын бол жагсаалт гаргаж байна. За энэ жагсаалт нь юун дээр тулгуурсан бэхээр яг тухайн аймгаас хэдэн оюутан ирж Улаанбаатар хотод сурж байна. Нийслэлийн эрүүл мэндийн тэр тухайн байгууллагын ачаал нь хэр байна гэдгээс бол үндсэндээ зохицуулт хийгээд ийм бол жагсаалт гарч байна. Тийм болохоор ерөн бол оюутнууд өөрөө хүсэх юм бол өөрөө хүсээд эмнэлэг дээр очих юм бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах юм бүрэн боломж бол нээгдсэн байгаа. Хамгийн гол нь оюутны өөрөө хүсэх хэрэгтэй. Угаасаа л хүн болгон жилд 2-3 удаа эрүүл мэндийн үзлэгт орох хэрэгтэй байдаг шүү дээ. Тэрийг тэрнтэй тулгуурлаад үзэх тэр үзлэгт бол орох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны зүгээс нь эрүүл мэндийн оюутнуудыг дэмжих аяны хүрээнд бол үндсэндээ түрүү жил бол 4 сард бол үндсэндээ анх удаа л бараг шахуу бүх оюутнуудыг нийтээр нь ингэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах энэ ажлыг зохион байгуулсан. Тэгэхэд нийт оюутнуудын 71.2% л ирж байгаа байхгүй юу? Бусад 30% оюутнууд нь ирээгүй. Тэр бол бүх юм үнэгүй. Тэр сургуулийн оюутнууд энэ эрүүл мэндийн төв дээр шинжилгээ хийн бүх юм үнэгүйгээд ингэж заруулж байхад сурагчид маань өөрсдөө ирэхгүй байгаа. Тийм учраас оюутнууд маань өөрсдөө эрүүл мэндийнхаа төлөө өөрсдөө алхам хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн үйлчилгээний боломж байгаа. Тэгэхээр одоо бид нар нэг нэр томьёо хэрэгэлдэг л дээ. Эмнэлгийн тусламж хайх тэр хүний одоо бас дадал. Тэгэхээр бид нар мэдчих хэрэгтэй, мэдээлэлтэй байгаа хэрэгтэй. Аймаг дүүрэг болгоны эрүүл мэндийн төв дээр тодорхой эрүүл мэндийн үйлчилгээнүүд оюутнуудад чиглэсэн үн төлбөргүй үйлчилгээ зөвлөгөө үзлэг явж байгаа. Ялангуяа нөхөн үрчгийн эрүүл мэндийн чиглэлээр Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд энийг бас бодлогоор дэмжиж одоо өсвөр үе залууст ээлтэй клиник гэсэн нэр томьёоны дор бид нар одоо бүх шатанд ингэж явж байгаа. Дээрээс нь түрүүнээс хойш яригадаад байгаа тэр хоёр эмнэлгийн асуудал бол оюутны эмнэлгийн асуудал бол 1000 оюутны байран дээр байж байгаа. Энэ хоёр эмнэлгийг анхнаас нь бас саяны дурдсан олон улсын байгууллагууд эрүүл мэндийн яам консорциумын бодлохоор хийсэн байгаа. Одоо тэгээд байнгын тасралтгүй үйл ажиллагаагаар нь бол хангаад ажиллуулах хэрэгтэй. Тэн дээр нэг хайхтар одоо зарчмын хэцүү юм бол байхгүй гэж ойлгож байгаа. Жохон тийм зохицуултын асуудал байгаа бах. Дээрээс нь манай оюутнуудыг мэдэх хэрэгтэй. Тэр одоо хоёр эрүүл мэндийн төв дээр бол 500-аас 1500 төгрөгөөр хеликобактери шинжилгээ, элгэний вирусын шинжилгээ хийж байгаа. Энэ бол одоо автобусны мөнгө. Эрүүл мэнд бол үнэтэй, хамгийн үнэтэй капитал. Тэр саяны яриад байгаа даатгалын асуудал тийм ээ. 1900 төгрөгийн даатгалын асуудлыг бол төр бодлогоор хийсэн эрүүл мэндийн салбарынхан бол дийлэнхний нэг дэмжсэн. Ягаад гэхээр өнөөдөр залуучууд бас ухамсартай байх хэрэгтэй. Эрүүл мэнд гэдэг үнэгүй юм бол чанаргүй байдаг, үнэгүй юм бол хүнд хүрдэггүй. Тийм учраас одооноос эхлээд үндсэн капитал ойлгож эхлэх хэрэгтэй. Тэгэхээр оюутны холбоо түрүүн ад жаргал дарга хэллээ. Бид нар яваад хамгийн их төвлөрөлтөө оюутны байруудаар яваад бид нар шаардлага тавиад одоо бол зарим нь хийгээд эхэлж байна. Нийтийн галтгоо одоо болоод эхэлж байна гэдэг тийм эерэг үр дүн гарсныг бас хэлж байна. Тэгэхээр оюутны холбооны төлөөлөл салбарын дарга нар нь сургуулийн удирдах зүйлд суудаг жишээ байгаа. Тэгэхээр та бүхэн бол боловсролын байгууллагуудыг удирдахад бас за хурал дээр олон болдгоо маа гэхэд бас дуулаагаа оруулах тухайн оюутны төлбөр дээр ч юм уу ингээд дуурдаг. Тэгэхээр саяын энэ үндэсний хөтөлбөр буюу яг мөсийн оюутнуудын хэдэн илүүдэлжинтэй байгаа нэ. Одоо хэдэн хувийн дээд сургуулиуд заалт талбаагүй байгаа гэдэг дээр та нар одоо жишээлбэл оюутнуудаа дайчлаад ажил хийх боломж байдгүй. Бас сая зүгээр яг ингээд яриануудыг сонсч байхад оюутнууд заавал танахаар дамжих зарим процесс байгаа шүү дээ. Одоо хуучин бол одоо оюутны одоо автобусны карт тараадаг байсан ч юм Монголын оюутны холбооны үнэмлэхээр зарим нэг хөнгөлтүүдийг эдэлдэг байсан. За би бас олон жилийн өмнө оюутан байсан болохоор зарим нэг хөнгөлтүүдийн санаад байна л да. Тийз мизэн дээр хөнгөлт авдаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ систем дээр хувийн сектор энэ төрийн байгууллагуудаа оруулаад орж ирээл эрүүл мэндийн үзлэгтээ оронгууд автобусны билетээ авчдаг.
За сургалтын албан болохоор эрүүл мэндийн үзлэгт ороогүй бол хүлээж авдаггүй ч юм уу. Ингээд барьчих болдгоо юм. Та нар энэ дээр одоо бүгдээрээ сууж байгаа самбар дээр суучиж болдгоо юм одоо. Энэ дээр болохоор юм дайрах хэрэгтэй юм шиг хараад. Оюутны холбооны зүгээс бидний ярилж байгаа зүйл эрүүл мэндийн даатгал бол 2000 төгрөг бол өмнөдөө бол яг эрүүл мэндийн талаас бага байгаа байхгүй юу. Тэгэхээр оюутнууд бол эрүүл мэндийн даатгалыг за яг 10 сая төгрөг төлөхөд энэ бол асуудал биш. Энэ зүгээр л тэгээд шийдлэг юу гэхээр оюутны эрүүл мэндийн карттай болох хэрэгтэй байхгүй. Тэр даатгалын мөнгө нь картанд ордог ч юм уу. Тэгээд бас зарим нэг одоо туршлагуудаа гадны туршлагуудыг харж байхад бол яаж яах вэ гэхээр эрүүл мэндийн картаараа одоо тэр даатгал төлсөн тэр картаараа болохоор фитнес юм уу эсвэл одоо бүжгийн клуб юм уу йога ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол хөнгөлөлт идэлээд дискаунт идэлээд явдаг юм гадны жишээ байгаа юм. Хоёрдугаар тэр үйлчлэгийн асуудал дээр бол бид нар саяхан бол яг намар бол асуудал гарсан. Монгол Улсын боловсролын сургуулийн хувьд бол дотор байранд орж байгаа бүх оюутнуудыг хүчээр эрүүл мэндийн даатгалд оруулсан. Энэ бол зөв. Гэхдээ процесс нь бол буруу явж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл захирал нь бол ямар ч гэсэн оюутнуудын бүгдийн эрүүл мэндийн даатгалд хамруулах гэсэн тушаал гэсэн. Харин эмч нь бол тэрийг яг хэдэн төгрөг гэдэг мөнгө төгрөгнийх нь хувьд бол тушаал гаргаагүй багт. Тэр сургуулийн тухайн сургуулийн эмч бол нэг оюутныг 15,000 төгрөгөөр эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа юм. Тэгээ бид нар ороод газар дээр нь ороод 15,000 төгрөг ямар үйлчлэг хийж байгаа юм бэ гэдэг үзэхээр хувийн одоо эмнэлгийн эмч нарыг авч ирээд суулгацсан мөнгөний бэлнээр аваад тэгээд нэг юм цээжний зураг аваад цусны өгөөд ингэж өгч байгаа. Энийг бид нар ингээ эсэргүүцээд болоод захиралтай нуулзаад энэ ч юу болж байгаа юм бэ? Ийм асуудал болсон байна шүү дээ. Энд чинь та нар оюутны одоо үйлчлэг нэрээр ингээ бизнес хийгээд чинь энийг болоод ихэд захирал нь үуч мэдгүй байх ч гэдэг. Тэгэхээр тэр эмч бол өөрөө тэр захирлын тушаалыг ашиглаад хувийн эмчнэр авчиж ирээд ийм үйлчлэг явуулж байгаа ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр тэр хөдөлгөөн гэдэг зүйл яг үндэ л одоо оюутнуудад тутагч байгаа зүйл хөдөлгөөн байгаад байгаа юм. Энэ зүгээр нэг босчих хөдөлгөөн биш л дээ. Одоо спорт эрүүл мэндийн хөдөлгөөн. Гэтэл манай сургуулиуд ихэнх сургуулиуд бол хөдөө аж ахуйн сургуулийн хувьд бол яг гоё одоо яг кампус маягаар тэнцэнэ ингээд бие тамирын сагсны янз бүрийн талбаануудтай. Буцаж сургуулийн хувьд бол тийм талбай байхгүй. Бараг бие тамирын хичээл хувийн сургуулиуд бараг орохгүй байгаа. Тэр хөдөлгөөн өөрөө эрүүл байх гол их хүнс шүү дээ. Оюутны эрх зөрчигдөж байгаа нэг хэлбэр биш үү? Яг энийг одоо жишээл бид нар тэр сургалтын төлбөрөөс одоо хэдэн ингээд сургуулиудад ярихаар яг энэ тухайн одоо хувийн сургуулиудын хувьд болохоор энэ өдөр төгсгөлийн рүү бид нар энийг шийддэг. Тэр өдөр төгсгөлийн үнд нь нөлөөлөхээр баг эрх зүйн үүднээс болохоор бид нар тэрэнд нь хяналт тавих, одоо шаардлага тавих боломжгүй тийм хариунуудыг хэлж байгаа. За мэдээж хэрэг сорилтууд бол гарч ирнэ. За оюутны сургалтын төлбөр бага байхад тэр төлбөрөөсөө бас эрэм дарааллын хувьд доогуур гэж үзэж байгаа хүн бол тэр мөнгийг бол зарцуулахгүй шүү дээ. Тэгэхээр бид бас саяын хагасд бол нэлээд олон боломжтой шийдлүүдийг ярьлаа. Нүүл шийдэл нэвтрүүлэг Монголын 170 мянган оюутны эрүүл мэндийн тулгамдаад байгаа асуудал дээр бид нар бас шийдэл хайж сүүлийн хагасдаа ярилцж байна. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахад бас бага хугацаа үлдсэн байна. Тэгэхээр зөвхөн дараагаа саяын таны хэлсэн саналууд бол ер нь бол төрийн байгууллагууд болон одоо ихтэй сургуулиуд дэмжиж явуул хэрэгжихэр юмнууд байна. Ер нь оюутнуудыг эрүүл байлгахад ер нь оролцоо талаасаа ер нь яг юу дутагдаад байна та одоо яагаад оюутнууд маань өвчлөл ингэж их байна гэдэг дээр бид нар бол асуудлуудаа тавьсан шүү дээ. Ямар ажлууд хийвэл одоо оюутнууд маань эрүүл байх гэдэг. Тэгэхээр одоо яг хамааралтай талууд маань нэг долгион дээр байх хэрэгтэй гэдгийг ярьсан тийм ээ. Тодорхой саналуудыг бол хаврын хэлцүүлгээс гаргасан. Одоо энэ хэлцүүлэг дахиад бүр илүү энгийн цөөхөн ойлгомжтой болгоод гаргах бах. Тэгэхээр энэ саналуудыг уриалга маягаар ихтэй сургуулиудад хүргэх хэрэгтэй. Бид нэр одоо түрүүний үндэсний хөтөлбөрүүдээр жишээ авч байгаа дэлсэн. Хийвэл зохих ажлуудын жагсаалт 90 дараа байж одоо энийг хэрэгжүүл яа л гэж уриалгах гэдэг. Тэгээд энэ сарын аж юм уу энэ 20 хоногийн хугацаанд бол бид нэр зүгээр одоо хамтарч байгаа байгууллагууд маань юу төлөвлөж байгаа нэхэр энэ бол одоо 2-3 яамны нэлээд олон байгууллагууд байна шүү дээ тийм ээ. Гэр бүл хүүхд залууч төвчлийн газар нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн одоо Монгол ээжтэй ч гэсэн талархаж чинь бас нийгмийн хариуцлага ухамсарлаад биднэрт дандаа нийгмийн эрүүл мэндийн чигээр хэмжээтэй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байдаг. Тэгэхээр одоо тодорхой ажлуудыг бол маргааш бүх өргөн 4,000 оюутны уулзалт болох гэж байна. Бид нар энийг бас оюутнуудаа энгийн ойлгомжтой байдлаар зохион байгуулахын хажуугаар одоо бас гол мессежүүдээ өгнө. За тэгээд уриалгыг хөрвүүлж болж байна. Дээрээс нь түрүүн өөрөө хэлсэн тэр нөө ярьдаг хэлээр нь авдаг мэдээллийн сувгаар нь юм өгөх хэрэгтэй. Одоо бид нар бол гой санаанууд байна л да. Одоо 24 цагийн хотлайн гармаар сэтгцэн эрүүл мэндийн асуудал тулгамж байна. Шалгалт шүүлгийн үеийн стресс одоо юу гэдэг тийм ээ. Оюутан хүн гэдэг чинь өөрсдөө яг нөгөө нийгэмдээ эзлэх байр суурь бүрэн бий болгож амжаагүй учраас янз бүрийн л асуудал дондор явж байна. Тэгэхээр
тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Одоо аппликейшн бид нэр хийх тийм ажлыг эхлүүлж байна. Гол одоо мэдээллүүдээ нөхчдөг. Тэгээд мэдээлэл зөв их сурвалжаас аавна гэдэг бол оюутнуудын хувьд хамгийн чухал шүү гэдэг хэлмээр. Найз нөхдийн одоо зөвлөгөө дэмжлэг чухал. Тэгэхдээ бас одоо гомоо юм буруу мэдээллийн үүднээс одоо алийг алдахыг тэрхүү тийм үү. Тэгэлгүй яг одоо сошиал медиа дээр хамгийн их санаа зовоодог юм бол эрүүл мэндийн буруу зөвлөгөө. Тэр бол аимшигтай одоо уламжлалт дэмжлэгээний батлагдаагүй шинжлэх ухааны нотлоогүй зөвлөгөөнүүд явж байгаа ч тийм. Тэгэхээр болор чимэг мэрэгчлэнээс бол илүү манад ингээ хийгдэж байгаа ажлуудыг сонсохоор илүү тунхагийн чанартай яг яавал энэ ажлыг хийгдсэн гэж үзэж тэрэн дээр ингэж чек зурагдаж тийм индикатораа яаж хэмжих юм. За тэгээгүй бол танаа одоо дээд боловсролын газрыг муу ажилласан байна гэж үзэх юм ч гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ 4000 оюутны зөвлөгөөн бол оюутнуудад энэ мэдээллийг өгөх гэдэг дээр хувийн секторыг хэрвээ төр төсөв мөнгөгүй байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр хувийн секторыг илүү уриалсан оюутнууд гэдэг чинь 200 мянган хүн гэдэг чинь одоо бизнесмэнээр бол 200 мянган хүний зах зээл шүү дээ. Тэд нар удахгүй цалинтай болно, орлоготой болно. Тэгэхээр тэрийг хараад одоо хувийн эмнэлгүүдийг оюутнууд руу илүү ойртуулдаг юм. Ийм одоо либералчлах тийм бас шийдлүүд байх ёстой юм шиг манайх бас хэтэрхий одоо purist гэж хэлдэг л дээ. Purist гэдэг нь айгүй гоё дүрм зохиох. Тэр нь хизээч мөрдөгддөггүй ч юм уу. Тэр нь хизээч ажил болдоггүй те. Тэгэхээр тиймэрхүү шинэлэг ажлуудаас бас танаа дээр бодож байгаа юм байна уу? Тэр чанаргүй олон сургууль гэдэг санал бол одоо хүртэл ингээл орж ирээл энэ интернетээр. Чанаргүй хэд олон сургууль оюутан нэртэй. За энэ бол арай хатуу хэлсэн байна. Гэхдээ аригчид бэлддгээ болох хэрэгтэй гэж хэлсэн байна. Гэхдээ ийм үзэл бодолтой хүмүүс сошиал медиа дээр байдаг. Тэгэхээр энэ дээр бас та ерөн дээд боловсролын мэрэгчлэлийн хувьд юу гэж боддог? Түншлэл оюутан гэдэг гурван эмийг бол холбож өгөхөр бид нэр айгүйх ажлууд хийгдэж байгаа. Тэгээд саяхан болсон үндэсний хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо. Тэрэн дээр бас манайх оролцсон. Оюутныг одоо түншлэлийн байгууллагууд яаж дэмжих юм, яаж хөрөнгө оруулалт хийх юм. Буцаад тэр оюутан хөрөнгө оруулалт хийснийхэн хэрээр тэднийд яаж ажиллах ёстой юм, очиж ажиллах юм уу гэсэн байдалтай ерөнхийдөө олвол гол зорилго юу вэ гэхээр зэрэг сургалтын төлбөрөөр ер нь бол манай ихтэй сургуулиуд явдаг гэдэг сая хэрүүгээ захирал түрүү ярьсан тийм учраас бид нэр хөрөнгө оруулагчдыг татах тал дээр бол түншлэх тал дээр нэлээд ажлууд хийгдэж эхэлсэн одоо нэлээд ажлууд хийгдэж явж байгаа. Өшөө нэмж хэлэх юм юу гэхээр зэрэг түрүү алтан сүх захирал ярьсан. 2016 оны 1 сарын 1-ээс хууль хэрэгжээд эхэлсэн байгаа. Энэ ямар хууль вэ гэхээр оюутан өөрөө нийгмийн даатгалыг төрөөс төлдөг байсан бол оюутан өөрөө төлөхөр болсон. Түрүүний хэлсэн сарын 1920 төгрөг. Тий 20% төлөгдсөн байна гэж байгаа байхгүй юу? Энийг судлаад үзэхээр ямар хүүхдүүд төлсөн бэ гэхээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Итүгэн дээд сургууль, гэх мэтчлэн эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд эрүүл мэндийнхаа даатгалыг төлсөн байгаа байхгүй юу? Цаана үлдсэн хүүхдүүд болохоор зэрэг ерөөсөө төлөгдөг байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар эрүүл мэндийн хэрвээ та нар түрүү хэлсэнтэй алтан захирлын хэлдэг юу гэхээр эрүүл мэндийн даатгалаа төлөхгүй бол нөгөө 2 сая төгрөгнийхөө буцаад тэр үйлчлэгийг авч чадахгүй шүү гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэхээр зэрэг оюутнуудад дахиад би ингээ хэлэх гээд байна л та. Зөв зохион байгуулж зөв удирдах чадах юм бол оюутан насандаа хүн юу ч хийж чаддаг. Юу ч юм. Яагаад тэгэхээр зэрэг энэ насан дээр хийх оюуны болон сэтгэлийн одоо хүч тэнхээ чадал яг энэ насан дээр байдаг учраас та бүхэн өөрөө өмнөө тавьсан зорилгоо хүрэхийн тулд эрүүл байж цаг заав хүч хөдөлмөрөөр зөв зохион байгуулж одоо идэвх чармаалттай одоо өөрийнхөө төлөө эрүүл мэндийнхээ төлөө та бүхэн яваараа гэдэг ямиг дахин ингэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэхээр оюутнуудад эрүүл зан үйлийг эрхэмлээ сурчих юм бол эрүүл мэндийнхээ төлөө эргэн бүр хариуцлагатай хандаа сурчих юм бол та бүхэн түрүүний хэлсэнчлэн сурчих юм бол одоо цаашаа та бүгд ч өөрсдөө түрүүн бас хэлсэн ирээдүйн эзэгчүүд гэр бүлийн асуудалтай явж байгаа учраас эрүүл байгаараа та даатгалаа төлөөрэй гэдэг юмыг би дахин хэлмээр байна. Тийм даатгалаа төлөхгүй бол нөгөө үйлчлэгийг авч чадахгүй юм байна шүү дээ оюутнуудаа энд бас энэ хилцүүлгээс одоо та бүхэн өөрсөндөө тэмдэглэж авах мэдээлэл бол тэр байна боломжууд ч байгаа юм байна. Тэгэхээр хэрэгөө захирлаас би зүгээр ийм шийдэл байж болдгоо юм магадгүй би хэтэрхий танаа салбарыг ойлгохгүй шийдэл хэлж иж магадгүй. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн бол ингээд бага хувийн мөнгийг ингээд оюутны эрүүл мэндээр тавьчих болдгоо юм. Сургалтын төлбөр угаасаа бага байгаа олон улсын стандартыг бодвол за сургалтын төлбөр нэмэгдүүл чанар сайжирна гэдгийг хувийн дээд сургуулийн захирлууд ч гэсэн өнгөрсөн 7 хоногт орж ирээд хэлж байсан.
За инженерийн сургууль бол налаахын одоо Германы сургууль шиг 7-8 сая байвал бид нэр сайн инженер бэлтчих гээд байна ч гэдэг юм. Тэгэхээр сургуулийн төлбөрийг зөвхөн эрүүл мэндийн зардлаар нь нэмэл ингээд тайлбарлчих болтгүй юм. Одоо дараагийн хичээлийн жилээс ч гэдэг юм. Тэгэхэд консорциумын их сургуулиуд бол энэ саналыг хүлээж авах боломжтой. Та ер нь юу гэж хардаг вэ? Ер нь зөвхөн оюутнуудтай холбоотой зөвхөн одоо эрүүл мэндийн бус их олон асуудлаар бол шийдчмэр олон асуудлууд байгаа л да. Тэгэхээр зэрэг бид нар оюутны эрүүл мэндийн асуудал дээр одоо орлогын бүтцэд тодорхой хэмжээг заавал тавьж удирдах зөвлөлөөр тавьж оруулж явах нь хамгийн чухал. Бид нар зүгээр энийг яг эрүүл мэнд гэдэг эрүүл мэндийн одоо асуудлуудад зориулж гэж байгаа биш. Ер нь зөвхөн оюутнуудын сургууль судалгаанаас бусад хөгжлийн асуудалд оюутны сургуулийн төлбөрийн нийт өдөө аж ахуйн сургуулийн хувьд бол 5% бид нар тавья гэдэг. Тэгэхээр бид нар энийг дараа энэ жилийн хувьд бол оюутны сургуулийн төлбөрийг нэмээгүй. Тэгэхээр бид нар дараагийн жилүүдээс эхлээд оюутны сургуулийн төлбөрийг бүр улам тодорхой зорилго одоо тавьж байгаа бүтцийг наривчлаад тань тодорхой хөвүүдийг нэмээд явахд бол их сургуулиудад болохгүй юм ердөө байхгүй. Тэрийг зохион байгуулж болно. Тэгэхээр энэ жил бол эдийн засгийн байгууллагаар сургуулийн төлбөр нэмэгдээгүй. Эрүүл мэнд рүү хийж байгаа одоо тэдэн центний эргээд тэдэн долларын одоо ирээдүйн хөрөнгө оруулалт болдгоо гэдэг эдийн засгийн судалгаа хүртэл байдаг гэдгийг бид нар бас агаарын бохирдлоор ярьж байсан хилцүүлэг дээр ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр бид 6 зочинтойгоо Монголын 170 мянган иргэн буюу одоо ирээдүйн хөдөлмөрийн хүч, Монголын ирээдүйн ус оюутнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг тойрч ярьлаа. Тэгэхээр нэвтрүүлгийн өмнө бид бүхэн санал асуулга гөгөөцгийн мэн дээр явуулсан оюутантай эрүүл мэндэд анхаарч чаддгүй гэсэн асуултан дээр дийлэнх нь буюу одоо өндөр хувь нь санхүүгийн боломжоос шалтгаалдгаа гэж хариулсан байна. За энэ бол анхдагч хүчин зүйлчин биш гэдгийг бас нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтэн хэлж байна. За анхаарах нөхцөл анхаарч чаддаг гэж дөнгөж 10% үзсэн бол анхаарах нөхцөл бүрдээгүй гэдэг дээр бас олон хүмүүс санал өгсөн байна. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлгийн голлох ишлүүдийг үзэгч та бүхэн үндэсний портал гөгөөцгийн мэнэс маргааш унших боломжтой. Тэгэхээр оюутны эрүүл мэндийн сарын аян эхэлж байгаа юм байна. Тэгэхээр оюутнуудаа хүн чиний эрүүл мэндийн төлөө юу хийх вэ гэж хүлээхгүй өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө бас анхаарад спорт өглөөний агуулга идээд гарах гэж өөрөөсөө шалтгааллах зүйлүүдийг хийх ёстой маань эрүүл мэндийн даатгал төлөөрөө гэдэг уриалгуудыг өнөөдрийн хэлцүүлгээс бас авлаа. Тэгэхээр Facebook-ийг үндэслэгч Марк Зукерберг оюутан байхдаа Facebook-ийг үндэслэж исэн. Хүн оюутан байхдаа юу ч хийх боломжтой. За эрүүл үйл хүн ямар ч амжилтанд хүрэх боломжтой гэдэг үгэн дээр өнөөдрийн хилцүүлгээ жаргая. Та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа.